Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн манай Синдикатог нэвтрүүлгийн шинэ дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг бид нар хүүсийн дарангуулал гэдэг сэдвийг сонгож хийж байна. Тэгээ зочдоо та бүхэн танилцуулъя. Миний зүүн гар талд Номингэр сууж байна. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бас байгууллага удирдах сүүлийн дарга. Дараагийн зочин маань Болор сайхан бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч. Дараагийн зочин маань Булган Чимэг хөгжлийн бодлого судлаач. Баруун гар тал сууж байгаа зочин маань Бям тогтох хайрын дархлаа төрийн бас байгууллагын захирал, гэр бүл судлаач, мөн гэр бүлийн радиог маш олон жил хөтөлж явж байгаа сайхан контент гэдэг ийм залуучууд цугласан байна. Тэгээд эхний асуултаа би та бүхэнд тавья. Хүүсийн дарангуулал гэ яг шууд нэрлэлсэн боловч нөгөө gender equality буюу одоо хүүсийн эрхтгч байдлын талаарх асуудлыг хөндөж байгаа. Яагаад энэ асуудлыг хөндөж болсон гэж сая Мартин 8-ны үеэр телевиз болон сошиал медиаг ингээ анзаархаар ер нь бол аюу экстрим тий хоёр талд ингээ бүр туйшилсан юмнууд бас нэлээд харагдлаа. Дээрээс нь одоо ингээд энэ долларыг цэргийн баяр болгох чинь эрчүүдийн баяр тий яг энэ зааг дээр ерөөхдөө энэ сэдвийг хөндөж байгаа маа. Тэгээд ерөөхдөө гендергээ ярихаар одоо маскулар гэж ярьдаг тий илүү иршүүд одоо эцгийн эрхт ёсч гэж бас бүр томоор ярьдаг гэ бодоод байдаг. Тэгээ энүүгээрээ эрэгтэй хүн бүх юм дээр давмгаалт гэ боддог боловч нөгөө талаас нь боловсролч гэдэг юм одоо эмэгтэйчүүдийн нийгэмд оролцож байгаа оролцоо энэ талыг харахаар жижиг дунд бизнес те одоо энэ зах дээр 8 ээж байгаа хүмүүс ч гэдэг юм уу амжилттай явж байгаа зөндөө эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгэхээр хин хинийгаа ерөөхдөө дарангуулад байгаа ингээд асуухлаар айгүй тийм бас сонирхолтой асуулт болчиход байгаа. Тэгэхээр ерөөхдөө та нарын одоо харж анзаарж байгаагаар Монголд ер нь хүүсийн дарангуулал хүүс гэдэгт нь эмэгтэй эрэгтэй би тодтогоогүй шүү аль аль нь те юу н бодиттой байна уу? Эсвэл хүмүүс байхгүй мэн байгаа юм шиг болгоод сүр болгоод байгаад байна уу? Энд дээр хинж төрүүлж хариулж болно. За би эхэлчихв. Яг хүүсийн гэхээр одоо аль нэг нь 90 юм уу эмигаа эсвэл эмийн нэрийгээ дарангуулад байна гэж бол би бодохгүй байна. Харин хүүсээрээ дарангуулагдаж байгаа тогтолцоо байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тодорхой ингээд эрэгтэй хүн хэрхэн ажиллаж амьдрах ёстой тийм эсвэл эмэгтэй хүн хэрхэн ажиллаж амьдарч ямар одоо зан чанар шин чанартай байх ёстой гэсэн уламжил соёл тогтсон. Тэрэн цаанаа маш олон хүчин зүйлтэй л уламжил соёл шашин нийгмийн янз янзын зан суртахуунтай холбоотой ийм тогтолцоонд дотор бид нар өөрсдөө амьдарч байгаа шүү дээ. Бүтээмэл энэ чинь бид нар ч нэг төрлийн эйп шүү дээ өөрөөр хэлбэл гэтэл энэ амтан маань нийгэм бүтээх замаар өөрөө ийм соёлын тогтолцоо үүсгэсэн. Патриархат тогтолцоо гэж бид нар нэрлэдэг тийм. Тэгэхээр энэ тогтолцоонд маань эр байвал ингэж амьдр, эм байвал ингэж амьдр гэсэн юм шинжүүдэд бид нэрийг сургадаг байхгүй юу? Хүүхд төрлөө хүүсийг харлаа, бэлэг эрхтэйг харлаа. Ягаа үлгээ? Цэнхэр үлгээ. Инээс хойш ингээл амьдрал шийдэгдчихэж байгаа байхгүй юу? Урт төстэй авах, богино төстэй авах, ямар ажил амьдрал эрхлэх вэ? Хинтээ яаж харилцах вэ? Үүнээс хойш үүнийг одоо инхрийлэх үү эсвэл жоохон ширүү хандах уу те? Бүх юм ингээд тогтчихж байгаа учраас тэр бүтээл бөгөөд хиймэл тогтолцоо маань хүний мөн чанартай заримдаа зөрчилдөд байна. Би заримдаа гэж байгаа шүү. Одоо бүхэлдээ биш тийм. Энэ зөрчилдөж байгаа тогтолцооноос үүсээд бид нар эр байгаа юм байгаагаас шалтгаалаад өөрийгөө бүтээж туурвж тийм өөрийнхөө өрхөө бүрэн эдлэж, бүрэн эрхчлөөгөө мэдэрч амьдрах тэр боломжийг нь дарангуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө би өөрөөсөө л юм хиймэл орчин үүсгэсэн тийм. Тэрийг мэдээж одоо би үүсгээгүй гэж марахгүй шүү дээ. Би ч гэсэн тогтолцооны оролцогч тийм. Бүгд тогтолцооны оролцогч тэрийг одоо enforce буюу бүтээлцээд дахин шинжилээд эрэгтэй хүн ямар behaviorтэй байх одоо зан чанартай үйлдэлтэй амьдрах ёстой нь магадгүй 700 жилийн өмнө өөр байсан одоо өөр болцсон шүү дээ. Тэгэхээр соёл маань өөрөө ингээд хувьсдаг, өөрчлөгддөг, шинээр бүтээгддэг. Гэхдээ цаг үе болгонд бид нар түүнийгээ бүтээгээл түүнийхэн боол болол яваад байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол одоо миний бодлоор хүүсийн дарангуулахаас илүү хүүсээрээ тогтолцоонд дарлагдаад байгаа. Тийм. Хүний буруу системийн буруу гэдэг шиг хариултаа тий. Мэдээж хүн болгон тэнд оролцож байгаа. Хүн болгоны оролцоо байгаа. Гэхдээ нөгөө нэг хүний тэр бүтээл биш учраас хамтын бүтээл учраас түүнийг одоо өөрчлөхийн тулд дахиад хамтын оролцоо хэрэгтэй тий. Яг хоо номигийн ярьж байгаа дээр зүгээр арай өөр өнцгөр энэ гендер эрхтгч байдлыг харах боломж нь юу юм? Ягаад тэр Мартин 8-аар Twitter дээр өрнсөн тэр туйшрал юуг олж харахгүй байгаа юм гэхээр нэг санааг хүмүүс маань анхаарал тавмаар байна. Юу юм гэхээр бид нар хөгжлийг яаж харах вэ гэдгийг нэг ярих болчихж байгаа байхгүй. Тэгэд яаж явж байгаа болор сайхан хөгжил гендер хоёр холбогдох юм бэ гэд асууж магадгүй л дээ. Харин тийм. Тэгээд тэрийг харахтаа Нэгдсэн үндэсний байгууллагаас 1986 онд хөгж хэрхэн тунхаглалгээ баримтж гаргасан. Тэрэн дээр хоёр том зүйл хэлж байгаа юм. Нэгдүгээрт хөгжил бол хүн бүрийн эдлэл зохих эрх юмаа гэж тодорхойлсон. Хоёрдугаарт хөгжил дотроо юуг харах юм бэ гэхлээр энэ бол
тухайн хүмүүс нийгмийн нөөц баялагийг хуваарлах, хуваалцах, түүнд оролцох, түүнээс үр шимийг нь хүртэх нийгэм эдийн засаг улс төр соёлын тасралтгүй үргэлжлэх үйл явц юм байна гэж хөгжлийг тодорхойлсон байна. Гэтэл бид нар 86 оноос хойш одоо хүртэл 30 жилийн хугацаанд хөгжлийн үзэл баримтлал дандаа эдийн засгийн үзүүлэлтээр харцсан байна. Нэг. Хоёрт яригдж байгаа зүйл нь юу юм гэхээр яг таны асуусан асуултыг хариулах юм бол хүүсийн дарангуул бий юу гэд хөгжилтэйгээ холбож харуул байна. Монголд хүүсийн дарангуул байна. Хинд ашигтай юм гэхээр эмэгтэйчүүдэд таагүй, эрчүүдэд талтай гэж харагдах үз тийм дарангуул байгаа юм. Гэтэл хөгжлийг харж байгаа нь болохоор хүн бүр гэж байгаа юм. Гэтэл хүүсийн дарангуул эрчүүдэд давуу болгоод эмэгтэйчүүдэд сул тал жоохон таагүй нөхцөлийг бүрдүүлж ийн гэхээр тэрний цаана яригддаггүй зүйлс юу юм гэхээр бид нар бэлгийн цөөнхийг мартчихад байгаа. Хэрвээ бид нар ингээд хүн гэдэг бод галыг геометрийн хэрчмээр тавьбал А цэгээс Б цэгийн хооронд эрэгтэй эмэгтэй гэдэг энэ хоёр цэгийн хооронд зөндөө олон өнгө, зөндөө олон цэг байгаа. Тасралтгүй үргэлжилж байгаа цэг байгаа. Гэтэл эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр сав руу хуваагаал асуудлыг шийдчихнэ гэж ярьж байгаа. Нэг талдаа төр бодлого нөөц хуваарлахад өөрт нь амархан, нөгөө талдаа шууд ялгарлан гадуурх суурийг бий болгож байгаа гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө яагаад эмэгтэйчүүдийн эрх гэж ярьдаг вэ? Яагаад бэлгийн цөөнх, яагаад хөгжлийн бэрхшээлтэй, яагаад хүүхд эрх гэж ярьдаг вэ гэхээр нийгэмд хөгжилд оролцож чадахгүй, нөөц хүртэж чадахгүй, нийгэм эдийн засаг улс төр соёлын хүрээнд байнга дарлагддаг, дарангуйлд ор байгаа хүмүүсийг харж болно гэж байгаа. Тэгэхээр асуулт гарч ирж байгаа. Болор сайхан манай Монголын эмэгтэйчүүд сайхан л эрхээ эдлээд байж. Юу яриад байгаа? Ямар энэ Афган юм уу, Иран юм уу, Арабын ертөнцийг харалтаа эдрээс илүү шүү дээ. Гівлүүр зүүхгүй байх. Эдгээр чинь хүсвэл шоудаад бүжиглээд явж болж штэ, тэ? Дуртай хүнтэйгээ болцоо явж байна. Гэтэл асуулт хамгийн ойрын жишээ. Уламжлал ярьж байгаа, тэ? Сая соёл өөрчлөгдөн, соёлын тогтолцооны бидрэлэл гэдгээс. Хамгийн эмэгтэйчүүд хүртэл бүр цаасаараа нэгээ ялгуулдаг том зүйл уламжлалын илэрлэл нь юу юм гэхээр тархан бэр. Манай хамаатан садан дунд бол 3 охин төрүүлсэн ч хүн байна, хүү охин төрүүлсэн ч хүн байна, 3 хүү төрүүлсэн ч хүн байна. Гэтэл тэр хандлага дунд юу яригдж ийнэ гэхээр охин хүүхэд төрүүлсэн хүн нь одоо юу гэдгийг ингээ алдар цолгүй, хүндэтгэл хүлээхгүй, хүүгүүд төрүүлсэн хүндэтгэл хүлээнэ гэд эмэгтэйчүүд өөрсдөө эргээд эмэгтэйчүүдийг чи дархан бэр биш энэ төр гэд ялгарлан гадуурчих жишээ байгаа. За эмэгтэйчүүдийг өөрсдөө мэдхгүй ялгарлан гадуурх тийм байх те. Тэгээ бүр заримдаа тэрийг юу гэж ирж байгаа нөхөөр дархан бэр яг ямар учиртай ингээд намжил доктороос асуухлаар намжил доктор юу гэж хэлж байгаа нөхөөр болор сайхан эртээр үед нөгөө эцгийн эрх ёсны үед эцэг эхийн дэргэд хамааралтай тэрнтэй ингээд шууд санаа бодлоо илэрхийлдэггүй үгийн заавал дагаж биелүүлэх ёстой байсан үед бол дархан бэр чөлөөтэй үг солих, чөлөөтэй дуурах, хөрөнгө хуваалцах боломжтой тийм эрх олгож ирсэн юм аа. Яг 3 хүүгийн утга бол юу юм гэхээр цэрэг. Дайн тулаан цэрэг хэрэгтэй учраас цэрэгтэй болохыг нь дээдэлж цэрэгтэй болгож сурталдаж ийсэн юм а гэж. За одоо юу яригдж байна гэхээр манад бол Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг маш том гишүүнчлэлтэй байгууллага шүү дээ. Гэтэл манай садангийн хүн архангаад нэг адуучсан салуу байна л да. Болроо би уг нь бол ингээ багасаа морь унсан ингээд бас ингээд уяач гэж нэр зүүгээд нэг аймагтаа төрүүлээд нэг наадамд нэг морио унаж уралдуулчих гэж боддгийн ингээд яасан гэсэн чинь одоо дийлэхгүй нэг баах мөнгөтэй хүмүүс орж ирээд уяачдын холбоо гэдэг чинь ингээд танил тал ингээд нэг нэгнтэйгээ танилцах эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл болчлоо. Түүнээс биш яг ингээд уламжлалт байдлаар уралдаан явахгүй байна. Би ингээд морио жилийн дөрөвлөрөл бордоод хөлийг нь ядруулахгүйгээр машин дээр ачаад би ингээд бооцог нь тавиад уралдаж чадахгүй те би өндөр төлбөрийн төлөөд тэр уралдаанд оролцож чадахгүй байгаа маа гэж. Гэтэл эргээ харахад юу гэж юм гэхээр эргээд энэ ирчүүдтэй ч гэсэн хүнд болоод байгаа юм. Тэгэхээр бид нар хөгжлийг ингээ харахаар зөвхөн ингээд ирчүүдэд талтай юм шиг харагдаж байгаа боловч нийн үг хэлэхэд хамгийн доор бол эрэгтэй эмэгтэй гэдэг хүмүүс бүгд энэ ч дарлагдаж байгаа. Эрх мэдэлд хүрсэн цөөн тооны тодорхой шалгуурыг хангаад эрх мэдэлд хүрсэн хүмүүс тэр хүмүүсийг ашиглаж ийн гэсэн утас үгэлтэй байдлаар. Тэгэхээр дарангуул байна уу байна, тодорхой бүлэгдэх байна, тэр нь нийгмийн эдийн засаг улс төрийн хүрээнд байна гэж харж байгаа юм. Тэгэхээр нийгэмгээ харангуут би бүдүүн баргаар сүүлийн ганц жишээ хэлье. Би болор сайхан лангууд хүрээлсдэг бай. 500 мянган төгрөгийн сарын орлоготой. Гэтэл намайг эрэгтэй хүн учраас гээд намайг сонголт муутай өнгөний сонголт бараагаа авч чаддгүй гэд хүмүүс эрэгтэйгэр хүсээр ялгууллаа надаас юм ахгүй ч магадгүй. За гэтэл гэнтхэн намайг хамгаалсан хуулийн шийдвэр гарахгүй байж байгаа татвар нэмээд би сард 10% татвар төлдөг байсан 15% татвар төлдөг байж магадгүй. Гэтэл миний дуу хоолой намайг тэнцээ төлөвлөж чадахгүй. Эрэгтэй хүмүүс байгаа мөртлөө эрэгтэй намайг хамгаалж надад зориулт хийж чадахгүй. Тэгээд цаашаа харах юм бол миний хүүхд гудамжинд явж байгаа 60 мянган төгрөгийн гар утсаа дээрэн төллөө гэхэд эргээд нийгэм намайг эргээд алдагдлалд оруулж ийн аюулгүй байдлыг хангаж чаддаг болмоос хүнд болж ийн гэсэн санаа явж байгаа. Тэгэхээр яг ингээ харахаар ингээд квот юм шиг
нэг бол шийдвэр гаргахад ингээд хүмүүсийг оролцуулах хэрэгтэй юм шиг боловч үндсэндээ бид нар энэ эрхтгч байдлын цаана юу харах гэдэг юм гэхээр хөгжил, нөөц хуваарлах, эрх мэдэл тэнд байхын, эрх мэдлийг дангаар нэг цэг дээр төлрүүлээд авах юм гэдгийг ярьж байна гэсэн. Тэрнээс иш эмэгтэй эрэгтэй нь хоёр дахь асуудал. Гэхдээ тэр эрэгтэй эмэгтэй байхгүй тэр дунд чинь зөндөө хүмүүс байгаа. Өөрийгөө эрэгтэй гэж харагдаж байгаа. Эрх мэдлийн дарангуул. Бүр хүний эрх талаас айгүй өргөн хүрээнд хөндөж штэ тийм хүүсийн дарангуул. Би бол хүүсийн дарангуул гэхгүй энэ бол эрх мэдлийн том тогтолцоо том дарангуул гэж хэлмээр байна. Таны асуулт ямар байдалтай. Гэхдээ миний хувьд за манай хоёр бол одоо ингээд салбарын бол тийм ээ одоо архаг хүмүүс энэ асуудлаар их олон жил ярьж байгаа. Би өөрийгөө одоо нэг хөгжлийн бодлого судлаач гэх томоор л бичүүлчихлээ л да. Олон улсын байгууллагад ажиллаж байгаагийн хувьд бол энэ асуудлыг хүнддэг тийм ээ. Сургуульд энэ асуудлыг судалсан. Гэхдээ бас миний дотор яг хувь хүн тийм булганчим гэдэг хүний дотор юу байдаг вэ гэхээр яг нэг энгийн гудамжинд яваа хүний яагаад тэгээд наадах чи надад ямар хамаатай юм гэсэн бодол бас миний дотор байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр би бол одоо тэр дүрээрээ илүү сууж ийн гэсэн үг. Та бүхэн намайг одоо тий нийгмийн эдээс яагаад гендер надад хамаатай, яагаад би гендерийг их ярих хэрэгтэй юм бэ гэх. Тэгэхээр тэдний энэ талаар ажлаар нэг сургалт хийх гэж оролдож исэн байхгүй юу? Манай нэг гадны эксперт тэгээд хуучин ажиллаж исэн байгууллагад тэгээд гадны нөгөө зөвлөх маань ирээл одоо гендерийн нөгөө заавал сургалтыг орох хэрэгтэй. Тэгээ тэн суудсан байгаа үнэн ингээ янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс байгаа юм л да. Жолоочж байгаа, одоо юу ч байгаа зарим нь бүр англи хэлээр ч ярихгүй. Тэгээд би тэг орчуулах хийж байгаа. Тэгснээ сүүл рүүгээ нэг л буудахгүй, нэг хуурай ингээ явахгүй, нөгөө хэд маань ойлгохгүй. Тэгээ би бүр сүүл рүүгээ орчуулагчийн ирэхээ давуулж ашиглаад нөгөөтгийн сайхан монголчил доод хөрсөн дээр буулгаад ингээд өгсөн чинь ер нь та нар багтаа зодуулж юу? Ер нь эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд чи хоорондоо хүүхдээ яаж өсгөж ийн гэдэг ихлэхээр нөгөө хүмүүс маань ингээ яриад эхэлж байгаа юм л да. Тэгэхээр нэгдүгээр хамгийн гол асуудал тийм ээ. Бид нар ингээд эргээд хэрвээ энэ нийгэмд наалдахгүй байгаа бол бидний тийм ээ энэ яриад байгаа зайлшгүй шаардлага хэрэгцээнүүд өөрчлөлтүүд ирэхгүй байгаа бол энэ хэр яаж наалдуулах юм бэ те? Яаж тэр нь хүнд хүрэх юм бэ гэдгээ бид нэр анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэ нэг дипломны ажлын үеэр нэг уншиж ирсэн юу их санагдаж байна л да. Нөгөө 90-ад оны үеэр химлэр шахсан барууны томьёонууд шууд буугаад ороод ирсэн нөгөө хөрс рүүгээ нэвчих боломж олдоогүйгээд тэрнтэй адилхан феминизм яагаад ч мэдгүй гендер феминизм гэсэн асуудлууд айгүй их тийм нэг хүчээр шахуулсан тариа шиг ороод ирсэн юм шиг. Тэгээ хамгийн түрүүнд нөгөө тэгтэл яг үндэ бол манай одоо арт түмний зан заншилт ч юм уу элементэд ч юм уу патриархизмтайгаа хамт угаасаа байсан л бас тэрийг бодолцож эхэлж ирсэн бүр багдгүй 21 онд тийм ээ нөгөө эхэлж ирсэн санаачлагуудын дунд ч гэсэн явж ирсэн юм байгаа аахгүй гинт баруунаас ингээд зээлдсэн юм биш. Тэгэхээр тэр юмнуудыг нь илүү хугацаа олгоод гаргаад тэгэж хүмүүст жоохон нөгөө шингээх боломж өгсөн байсан бэл энэ манай хөрсөн дээр арай тэгэж эсэргүүцэл багтаагаар газардах байсан юм болов уу гэж боддیں۔ Миний дотор бол нэг тийм юм энгийн иргэний хувьд те би аль аль талаас нь бас бодохыг хичээдэг. За тэгээ хөгжлийн бодлогын салбарын хувьд би сая болроогийн хэлсэнтэй нэг санаж байна. Ангид бас нэг тийм яриа өрнөж ирсэн юм. Нэг Швейцар охин босоо яг үүндээ та нар ингээл Африкийн зовлон, Африкт гендер ямар хэцүү байна, тэнд ямар хэцүү байна, дарлагцсан оронд ямар хэцүү байна гэж их ярьж байна. Гэхдээ Швейцар та нар ямар хэцүү байдгийг мэдэхгүй гэж. Тэнгүүт бид нар чинь тэгээ юу танай оронд одоо юу дутдаг ингээл тэгэн штэ. Тэнгүүт үгүй харин ч нөгөө анханасаа за энэ оронч дарангуулал гайгүй дээ гэд бодцохороо хүмүүс тэр хэмжээгээрээ нэг анхаарахаа болчдөг гинэ тэр асуудлыг бүр ингээд хажуудлын асуудал болоо тавьчихдаг. Миний бодлоор Монгол бас ахаад энэ сэдв сайн явахгүй яг бидний хүссэн зорилгод хүрэхгүй байгаа шалтгаан нь хүмүүс улаан цам эмэгтэйчүүд нь дарлагдсан гэдэг нь батлагдаагүй болохоор харьцангуй гайгүй чөлөөтэй юм шиг санагдаад байгаа болохоор 2-р зэргийн 3-р зэргийн асуудал юм шиг санагдаад за гайгүй штэ та нар нэг хэр дарлуулад ийсэн ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар дандаа нэг тийм 2-3 дахь асуудал болоод ах шиг надад санагдаад идэм л доо. Тэгээд энэ бол ахаал нэг нийгмийн зүгээр нэг эдис иргэний л бодно шүү дээ тий. Зүгээр миний хувьд бол ингэж харагддаг юм. За боловсролын асуудал байгаа. Хүйсийн дарангуул гэхээсээ илүү энэ ер нь үндсэндээ гэр бүлийн соёл, гэр бүлийн тогтолцооны хямралын бүрдөө ингэж гарч байгаа гэж надад харагдав. Би болохоор зэрэг гэр бүлүүдтэй ажиллаж байгаа тий сургуулж явуулж байна. Тэгэхээр ингээд хүмүүсийг сонсоод ахлаар надад юу харагддаг вэ гэхээр зэрэг за эдний хүн манай хүүг яахгүй нарчлахгүй байна, яахгүй манай охиныг тий хадмад нь орж ирлээ. Хийж яана нэтэр юм тийм ээ. За тэгтэл аливаа гэр бүлд чинь нөгөө юм хоёр огт мэдхгүй нөгөө дурлалаас өөр юм байхгүй хоёр нөхөр орж ирэнгүүтээ угаасаа зөрчилдөх нь ойлгомжтой. Тэрэн дээр хэрвээ хүчирхийллийг харах юм бол би энэ дээр за би бол феминистуудын яриад идэг тэр юмтай бол зарим нэг талаараа би өөрийгөө феминист юм шиг надад мэдрэгддэг байхгүй. Гэхдээ нөгөө феминизм гэдэг ойлголт өөрөө надад буцаад тэр үг өөрөө буцаад
айгуу тийм эерэг биш. Сөрөг ойлголт надад төрүүлээд юм. Яагаад гэдгийг мэддэхгүй гэхдээ нэг тийм ойлголт. Тийм. Мэддэг үү? Яагаад гэдгээ зарим нэг талаар мэддэг. Яагаад гэхээр зэрэг зүгээр айгуу энгийн юм байдаг байхгүй юу? Нөгөө талцал үүсгээд байдаг байхгүй юу? Феминисттэй эрэгтэй хоорондоо эмэгтэйчүүд хоорондоо одоо жишээлбэл ямар ч нөхцөлд одоо автобусанд явж ялаа ингээл яалаа гэж бодоход энэ эмэгтэй юм байна. Бос би сууя гэдэг хүн бол байхгүй шүү дээ. Харин ч нэг тутгаараа ерөнхийдөө бол гайв. Гэтэл феминистүүдийн зөвхөн Монголд биш дэлхийд даяар гаргаж тавьдаг баримт фактууд бол яадаг гэхээр зэрэг нөгөө хөдөлмөрийг багуулдаг ч байдаг юм уу те хүчирхийлэлд илүү хөрцдөг ч байдаг юм. Мэдээж тэр нь манайд ч тодорхой хэмжээгээр байгаа. Хүн хаана байна тэнд асуудал байна. Тэгэхээр байгаа гэхдээ трийгээ учиргүй нөгөө одоо тийм би эрэхтэй учраас энэ эмэгтэй учраас энийг яасан ч яадын гэхээсээ илүү тэгвэл тэр эмэгтэй цалин хэн бодож байгаа вэ гэдэг дахиад нөгөө одоо бүр яг феминистүүдийн ярьдаг шиг гэдэг юм уу эсвэл нийгэмд одоо саяны болрогийн ярьдаг шиг нөгөө нутагшаагүй тариа гэдэг шиг юм болчиход байгаа байхгүй. Тэгээ тэрийг яг эцсийн буруутныг олно гэх юм бол энэ ерөөсөө үлгэр болох гэдэг байна. Тэгэхээр миний феминизм надад Монголд ягаад юугаа олоогүй учраа олоогүй ч юм уу эсвэл сайн нутагшиж чадахгүй хүссэн үр дүндээ харахгүй хүрээгүй гэж харахгүй эсвэл сөрөг ойлголт төрүүлээд байгаа гэхээр зэрэг талцлыг бий болоод байгаа. Миний хувьд бол би хармони гэж ярьдаг тий. Одоо дорн нүрний айл нь тий. Нөгөө нэг юунд философи байгаад байдаг. Энэ яанад нэр гээл тий. Тэгэхээр гэр бүл бол яг тэрэн дээр тогтдог шиг харагддаг байхгүй яа. Хайр мар гэхээсээ илүү хин хэнийг харилцсан зохицол. Нөгөө эрэгтэйчүүдийн хүсдэг юм бол хүндэтгэл байгаад байдаг. Эмэгтэйчүүдэд бол хүндэтгэл хийсэл амар айгүй халамж. Хайрыг хоёр өөр янзаар ойлгодог. Хайр гэдэг нэг үг байвч эрэгтэйд бол нэг хайхтар халамжлаад байна гэхээсээ илүү хүндэтгэл. Эмэгтэйд бол чамд хайртай гэж мянган удаа хэлэхээсээ илүү яг чихээр бол мэдээж дуурайдаг. Гэхдээ хэлхээс илүү халамж. Тэгтэл өөр өөрсдийнхөө хэлээр би эндээ хайраа ч юм уу эсвэл хүндэтгэлээ илэрхийлээд байдаг. Тэр нөгөөхдөө бууж өгдөг. Тэгээд ийм зөрчил байгаад байгаа юм шиг санагдав. Энэ Бямбагийн хариултан дээр айгу сонирхолтой гарч илнэ. Феминизмыг дэмждэг юм шиг гэсэн мөртлөө өөрөө ойлгохоо байлаа гэд тэ. Тэгэхээр зүгээр Мартин Амнер бол бүр хямарж байгаа байхгүй. Харин тий. Тэгэхээр би зүгээр нөгөө эрэгтэйчүүд магадгүй ил гаргадаг байж магадгүй. Тэ яг ингэж ярьдгүй тэгсэн мөртлөө ингээл бас эмэгтэйчүүдээс дорд орцсон ч юм шиг тэ тэрийг гэж бодоол тэрийг зарим нэг зүйлээр аригтаар суух ч юм уу хүчээр хил маягаар илэрхийлдэг ч юм уу. Эмэгтэйчүүд ч гэсэн нөгөө талдаа амар бол эмэгтэйчүүдийн байгууллага шүү дээ. Эрхээ хамгаалах. Их олон биш бас яг цагаат хоол өгцөх юм. Одоо улс төр зүртэл ингээл ковот энэ төргээл яриад байдаг. Чанга дутаа байхгүй. Тэгэхээр зүгээр би миний зүгээр юу та нарын донд шийдэх нэг асуулт аль хүүсийнх маань ер нь тийм өөрөөсөө комплекстай баригдчихад байгаа юм шүү. Өөрсдийнхөө тэр сул талыг мэдхгүй эсвэл мэдж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй тэгээ тэрний илэрлэл нь ингээл нэг юм тийм хиймэл юмар дахин хиймэл орчин гэсэн шүү дээ. Үүсгэж тэгээ энийгээ бүр нийгмийн юм асуудал болох гээд байгаа юм шиг. Энэ дээр юу гэж бодож байна? Яг хуу Бятогийн санааг эргээ харахаар яг нөгөө феминизм анх гарч ирсэн хөдөлгөөн юу шаардж ирсэн бэ гэхээр тэгш байдал шаардж байгаа тийм. Тэр нь хөдөлмөрийн үнэлэмж байсан уу байсан, санал өгөх хэрэг байсан уу байсан, нэр дэвших асуудал байсан уу байсан. Гээ явах юм бол хөдөлгөөний эхлэлийг нь бол тэгж харж болж байгаа. Тэгэхдээ хөдөлгөөн ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр эхэнд гарч ирсэн давалгаа, дахиад гарч ирсэн давалгаа одоо яаж өрнөж ийн гэж харахаар одоо бид нар ямар хүүс байхаас үл хамааран бүгдээрээ хүн шиг нийгэм сайхан амьдрал гэдэг. Хүний зэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл яг хүний зэрэгтэй амьдрахад саад болоод байгаа зүйл нь юу юм гэхээр таны хэлсэнчлэн дутуу дүлмгийн комплекс байж болно. Тэр нь илэрлээ болохтой манад ялгарлан гадуурах юм уу? Эсвэл алга үзэх юм уу? Нэг бол эрх мэдлгүй улам гадуурх байдлаар яваад байгаа. Жишээлх юм бол юг хамгийн их харж болох вэ гэхээр би түрүү ингээд нэг эрх мэдлийн том тогтолцоо байна гэж хараад байсан шүү дээ. За тэрэн дээр одоо яг бүдүүн баргаар зүүрлэх юм бол зүгээр дайнтай адилхан. Юу юм гэхээр тулааныг удирдах байгаа жанжид бол цөөхөн хамгийн дээр сууж идэг. Яг тулаанд гардан оролцож байгаа явган цэргүүд бол тэр доор хэдэн зуун салаагаар явж идэг. Гэтэл тэдний чинь багаас нь бэлдээд байна. Таны хэлсэнчлэн яг Бятогийн санаанд дөрөв ярьж байгаа эрэгтэй хүн хүндэтгэл эмэгтэй хүн хайр халамж хүсээд байна гэхэд тэрийг багтанд програмчилж чинь гэсэн үг. Багаас нь
Тэр эрэгтэй хүүхдийн чинь те галын эзэн, хөрөнгийн эзэн, чи улам залгана гээл Ялгуурлан гадуурхах суурийг нь тавиад суурийг багаас тавьчих байгаа. Багаас нь тэр хүний чинь ингээд хэвэн цутгаж эхэлж чинь гэсэн үг. Нөгөө баримл байдаг бол баг ингээд баримлын шавар шиг бэлдэж чинь гэсэн үг. Тэгээ бодол санаа, үйл хөдлөл, үг сонголт нь хүртэл бүр ингээд би хизээх юу хийх вэ гэдгээ л гараад ирж чинь гэсэн. Түрүү нөгөө булгагийн дурдсан номогийн ч гэсэн иш татаад байгаачлан тэр нөгөө үлгэний өнгө сонгохоос ахуулаад тэ эрэгтэй хүүхд ийм байх ёстой, эмэгтэй хүүхд ийм байх ёстой гэдэг чинь бүгд хэв загварууд. Тэгэхээр тэр хэв загваранд орж ийна гэдэг чинь аюул байгаа байхгүй. Би яагаад онцлоод тэр хүн гэдэг шугам чинь өөрөө олон цэгээс бүрднэ гэдэг чинь цаана юу гэхээр зөвхөн хоёр савнд цутгаж болохгүй л гэдэг. Тэгэхээр одоо яригадаад байгаа зүйл юу гэхээр энэ хоёр сав руу битгий бидрийг цутгаач. Бид нар өөрсдөө бүтээмээр байна гэсэн нэг санаа яваад. Гэтэл энэ хоёр сав руу цутгангууд чинь дотоод үлмийн комплекс үүсэхээр үсээр авахгүй. Чи бүхний эзэн, чи бүхний анхдаг, чи бүх юмыг аавн, чи манлайлагч байна гингүүтээ, чи хоёрдугаарт чи түүнд үйлчлэх ёстой. Ин тэргээ явахлаар эн чинь өөрөө ингээд эрен бүсгэж чинь гэсэн үг. Нэг түрүүн соёл дээр ярихлаар соёл маань өөрөө хүртэл энийг багаас бидэрт суулгаад өгдөг. Хамгийн ойрын жишээ. Оргуугаас охинтойн дээр. Тий. Эрен мууч имийн дээр, имээл мууч морины дээр Монгол ард нөр зүүр үг тий. зүүр өгнөд биш үү. Тэгэл урт тустай ухаан богинотойгээд за ойлголоо. Окей. Энэ уламжлал бай те. Уламжлал өөрчлөгддөг. Яагаад гэвэл бид нар хууль тогтоомжоор юм ямар нэгэн шийдвэрээр өөрчилж болно гэж бодъё. Өмнө мөхийж ярьдаг байсан бол одоо бид нар гар барьж явж чинь те. Өмнө бид нар дээл өмсдөг байсан бол одоо янз бүрийн сонголт байна. Гэтэл шашин гэж том юм гараад ирж байгаа. Шашин ярингууд Библийн судрыг аваад үзэхлээр эхлээд бурхан Адамыг хийсэн, дараа нь Еваг гаргаж ирсэн гэдэг. За бүх энэ сартфах гэдэг юм уу бүх иш үзүүлэгч нар болохоор Христ эрэхтэй, Сидхарта эрэхтэй, Мухаммед эрэхтэй, Будда эрэхтэй. Тийм. Сидхарта Будда эрэхтэй гэж явах юм бол ингээл явж байгаа тийм. Тэгэхээр шашин хүртэл хүний тархин нөлөөж ийн гэсэн үг. За цааш нь би үнэт зүйл рүү нь бол ороогүй шүү. Зүгээр тэр илрэн гарч байгаа хэлбэрлүү нь ярьж байгаа шүү. За дараа нь яригдж байгаа зүйл юу гэхээр манай хууль өөрөө заримдаа аюул үүсгэдэг. Хүмүүсийг дутууд үлэмгийг мэдрүүлж эхэлдэг. Танд хамгийн ойрын жишээ хэлье. Манай хүүхдүүд чинь 1-р ангиас сургуульд орох нас нь 6 болцсон. Тэрийг дийлэнх олох нь эрэгтэй байгаа парламентын гишүүд гаргасан. Судалгаа шинжилгээж гаргасан гэдэг. Тэгээд 12 жилийн сургалттай болчих юм бол манай боловсролын чанарт нөлөөлнө, дэлхийд өрсөлдөхөд хүн болоход амар болно гэж ярьж байгаа. Гэтэл яг гэр бүлд энэ гендрийн анализыг хийж аль хүйсэнд сөрөг нөлөөгүйгээр энэ хууль хэрэгж боломжтой гэж үзсэн үг үгүй. Хүүхдэд дотор байранд өгч чадахгүй айл аймгийн төв дээр юм уу сумын төв дээр хүүхдэд хасраад гэр бүл салах болчихж байгаа. Маллаад малчин залуу хотел дээр үлдээд суурин газарт хүүхдэд сахиж явж байгаа. За манай тэр садангийн залуу гэл тэгэхэд чинь баг 2 сар гаруй отор хийгээд малаа явж хахад их нэртэйгээ цаанасаар авч уулзахгүй яваад тэгээд ингээ амьдрал авчиж байгаа. За тэгээд цаашгаа юу яригдэж чинь хүлээр ирчүүдийг чи амьдрал авч явах ёстой гэдээ дарамталдаг. Тэгэл арчаагүй чи амьдралаа авч яваач гэдэнгүүт нь одоо нөгөө чанартай боловсрал эзэмшиж чадаагүй, ур чадвар болж чадаагүй хүмүүс чи сүулдэ за болио байлээ солонгос явъя гэж 50,000-аар очилж шít. Энэ тэгэхээр эргээд юу яригдэж чинь гэхээр тогтолцоо нь өөрөө эргээд хүндээ сөрөг нөлөөтэй дутууг нь мэдрэмжтэй болгож чинь гэсэн үг. Сүүлд 2015 он Дэлхийн банкнаас сургуулийн өмнөх боловсролын судалгаа хийхэд сумын захад байгаа цэцэрлэг, сумын төвд байгаа цэцэрлэг, аймгийн захад байгаа цэцэрлэг, аймгийн төвд байгаа цэцэрлэг, Улаанбаатар хотын захад байгаа цэцэрлэг, Улаанбаатар хотын төвд байгаа цэцэрлэгүүд ингээ харах юм бол шатлсан ялгаатай. Тэгээд хүүхэд наснаасаа сургуулийн өмнөх боловсрол авах бага наснаасаа эхлээд хөвгүүд огтоос хоцордог. Тэр судалгаагаар гараад ирж байгаа. Хөвгүүд огтын хоцрогдолд нөхөгдөж явахгүй эсрэгээд ЕБС рүү орчиж байгаа. ЕБС рүү нөхөдлөө хоцорч чадахгүй явсараад ихтэй сургууль руу орж байгаа. Тэгээ хин харилцааны чадвартай хүнтэй хүнээ эв олдог, өөрийгөө ойлгуулж чаддаг тий. Тэгээд ийм суур хүнд байх чадруудыг сайн эзэмшиж чинь ихлээр охид. Хүүгүүд яадаг ударгаа шийднэ, асуудлыг хүчээр үзнэ. Тэгэл эмэгтэй хүн намайг сонсохгүй байх гэдэг. Гэтэл дээрээс шийдвэр гаргаж байгаа хууль боловсруулж байгаа хүмүүс ч хизээж хүн бүрт тохиромжтой амьдралд нь дутууг бий болгочихгүй сайхан амьдралыг төлөвж хийж гинүү, гендер анализ хийж гинүү гэхээр байхгүй. Тэгээд гендер эрхтгч байдлыг ярихлаар уг нь манай хууль байгаа шүү дээ. Гендер эрхтгч байдлын тухай хууль дээр бүр тодоос тод аливаа хүүсийн гэдэг үг явж байгаа. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэхгүй хүн бүрийн сайн сайхны төлөө л бид нар анхаарч ажиллана гэдгийг нь харахгүй ингээд дутууд үлэмгийг багаас нь үсгээд байсан. Эмэгтэйчүүд илүү даваа ирэх, эмэгтэйчүүдийн төлөө ажиллаад байгаа юм шиг гэж орчуулагдаж. Яг бол дахиад нөгөө охтууд нь илүү итгэвтэй
төрийн хүмүүс байгууллага Би энэ дээр нэг яг одоо сайн феминизм гэдэг ойлголт хэлэн ярьсан. Өнөөдөр би зүгээр феминизмын талд гэрээ заяа. Үндсэндээ бол нэгдүгээр феминизм гэдэг маань өөрөө ганцхан одоо юу биш ганцхан төрлийн үзэл баримтлал хэрэгсээ биш. Феминизм буюу олон төрлийн феминизм оршдог. Үзэл баримтлалын төвшөнд, улс төрийн философийн төвшөнд. Гэхдээ суур нэгдсэн нэг үзэл баримтлал байгаа. Тэр нь юу гэхээр эмэгтэй хүний эрхийг эзлүүлэх тухай. Өөрөөр хэлбэл хүний эрх тухай гэдэг одоо юу гэдэг хууль тогтоомж бичигдсэн эрхүүд чинь хүний гэдэг нэр томьёогоор бичигдэж байгаа бүгдээрээ тий. Өөрөөр хэлбэл хүүс харгалзааг байгаа байхгүй юу? Гисэн хэдиж эмэгтэй хүүстэй хүмүүс тэр эрхийг бүрэн дүрэн эдлэхэд хууль зөвхөн формал төвшөнд байгаа даа байхгүй юу? Бодит байдал дээр буухгүй байна. Бодит байдал дээр ийм шалтгаан нөхцлөөр энэ эрхүүдийг эдэлж чадахгүй байна. Тийм учраас бид нарт одоо өөрөөр хэлбэл хүний эрхийг эдлэх энэ төвшөнд байханд эмэгтэйчүүдийн эрхийн төвшин энэ төвшөнд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар эрхээ эдэлж энэ төвшөнд зэрэгцэх тухай ярьж байгаа байхгүй. Тэрнээс илүү гарах тухай ерөөсөө аль нь ч ярьдаггүй. Тэгэхээр бидний нөө эмэгтэй феминизм ярихаар илүү гарах тухай яриад байна гэдэг нэг тийм буцаж ийм комплекс үүсээд байгаа тийм. Тэгэхээр энэ яг хуу нэр томьёо өөрөө ямар connotationтэй буюу ямар юутай хамт орж ирсэн нь бол нэг асуудал л да. Тэр нь бол үнэн булгаагийн санааг дэмжиж байна. Гэхдээ бид нар одоо энэ нэр томьёог бүгдээрээ мэдэн штэ бүх хөгжлийн диалогууд, бүх хөгжлийн одоо хилцүүлгүүд бүгдээрээ феминизмыг л ярьж байгаа. Нүүбдэрч феминист хөгжлийн бодлогыг дэмжин нэтэр энэ бүх одоо бол эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголт биш болсон. Яа тэгэхээр энэ эрх мэдлийн харилцаанд суурилсан хүний эрхийг эзлүүлэхгүй байгаа тогтолцоо чинь ганцхан хүүсээр ялгуурлахгүй байна. Энд хөгжлийн бэрхшээлээр ялгуурлаж байна. Бэлгийн чиг баримжаагаар ялгуурлаж байна. Хөдөөгийн болон хотынхоор ялгуурлагдаж байна тий. Эсвэл эдийн засгийн нөхцлөөлөөр ялгуурлагдаж байна. Маш олон шинжээр тийм ялгуурлагдж байгаа учраас эдгээр ч бүгдээ нөгөө интерконнект байхгүй интерсекшнл байхгүй. Тэгэхээр энэ бүх энэ эрх мэдлийн хүн болгонд тэгш боломж олохгүй байгаа тогтолцоог өөрчлөх тухай л ярьж байгаа. Тэгэхээр феминизм бол хамгийн суур төвшөнд бид нар ингэж ойлгочвол амар амарх юм санагдаад байна л да. Сая ярьж байгаа талцал үүсгээд байна гэдэг дээр бол би бол санал нийлэхгүй байна. Яг тэгэхээр одоо жишээл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа чинь эрэгтэй хүн өртөж байгаа шүү дээ. Би тэрнтэй ерөөсөө марахгүй. Гэхдээ 98% эмэгтэйчүүд өртөж байна. Улс төрийн зөв одоо цалингийн ялгааг харъя 100 мянгаар зурж байгаа. 900 мянга 800 мянга сая хүрвэл одоо би дундаж цалин статистикаар бас гаргасан тоог ярьж байгаа шүү. Дэлхийн нийтээр pay gap байгаа цалингийн зөрөө. Гэхдээ энэ бол бид нар ингээд нөгөө ойлгохгүй хүмүүс маргаад байдаг юм л да. Энэ бол нэг ажлын байран дээр хоёр өөр цалин авч байгаа тухай ерөөсөө биш. Дундаж эмэгтэй хүний цалин, дундаж эрэгтэй хүний цалин багхгүй. Тэгээ энэ хоёр яагаад ялгаа үүсэж чинь тэгэхээр эмэгтэйчүүд цалин багтай үйлчлэгийн салбарт төвлөрсөн байгаа. Бид нар одоо боловсрал өндөр эмэгтэйчүүд ч алж гин гэд худлаа байхгүй. Тэр боловсралаач ажиллаад мөнгө олохгүй байхгүй бодит байдал тэр. Тэгээд олохгүй нөө ажилд орж чадахгүй юм. Ажилд орно шүү дээ. Гэхдээ буцаад эмэгтэйчүүд маань нийгэм хүмүүнлэгийн салбар, үйлчлэгийн салбартай давмгай цөөхөн нөгөө боловсрал харьцуулахад нөгөө 60-40 байгаа эрэгтэйчүүд маань өндөр технологийн салбар эсвэл лидершипийн позишнд байгаа байхгүй. Тэгэхээр чин дундад цалингаа дундчлахаар нөгөө магадгүй ажлын байран дээр олон эмэгтэй өндөр боловсралтай юм шиг боловч бодит байдал дээр тэр чин эрэгтэйчүүд нь илүү хэвээрэл байгаа. Энэ бодит байдал ийм байна гэдээ хэлэхээр л бид нар реакцлаад байдаг байхгүй. Энд реакцлах ямар хэрэг байна? Нийгэм яг тийм байгаа байхгүй. Би энэ өөрөөр хэлбэл энд реакцлахгүй бодит байдлыг бид нар ойлгож хүлээн зөвшөөрөөд одоо энийг яах вэ гэдээ хамт ярих хэрэгтэй болохоос биш эмэгтэйчүүд хүчирхийлэлд автаж ийн тэгэхээр би л хүчирхийлээгүй гэж гараад ирдэг байхгүй нэг залуу. Би ерөөсөө нэг залуу хүчирхийлж ийн гэж ярихгүй байгаа шүү дээ. Тэ? Эсвэл чи сонсож байгаа хүн хүчирхийлж ийн гэж ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Энэ цаан чинь бодит байдал юм тоо байна. Энд чинь ингээд нотлоод байна шүү дээ. Тэгэхээр итгэхгүй байна гэл ингээд асуудлаас ирдэг байхгүй бид нар тий. Энэ дээр би нэг юм ч юм. Биний хувьд бол яг би зарим нэг тал дээр жоох консерватив зүйл бодолтой байдаг хандлагатай. Энэ дээр би нэг юм хэлмээр байдаг байгаа байхгүй юу? Гендерийн тэгш гэж аваад тэгш. Эмэгтэйчүүдийн үсэж байгаа хэрэг эрчүүтэй ижилхэн баймаар. Үгүй адилхан ерөөсөө байхыг хүсдэг шүү. Би тэн дээр дахиад тодруулъя заяа тий. Ийм bijak өсмөргүй. Нийт эмэгтэйчүүдийг төлөөлж ярьж гинөө өөрийгөө төлөөлж ярьж. Өөрийгөө төлөөлж байна. Тийм. Тэгэхээр феминизм болохоор зэрэг феминизмын зорилго юм. Equality гэж байгаа сте. Ер нь бол яг equality биш, ер нь justice, шударга ус. Хүртэх ёстой юм уу хүртээ гэж байгаа. Хүүсээс үл хамааран. Тэгэхээр яг бидний нөө equal гэдэг чинь тэнцвэрийн тухай те. Энд чинь хэрвээ маш дор байх юм бол утгагүй байхгүй. Бүгд ядуу байх чинь адилхан хоёр ядуу үнээр яах юм. Юугаа хүртэх ёстой тэрийгээ шударга хүртэх хэрэгтэй байхгүй. Орчуулгын юу юм уу нөгөө баялагын тэгш хуваарлал, шударга хуваарлал гэж хоёр янзаар маргаад идэв ш. Яг тэрнтэй адилхан тэгшүү шударгуу гэдэг баг юу юм шүү те. Үгнээсээ хамаарад бас та юу гэсэн байсан? Би бол хувьдаа яамаар байдаг вэ гэхээр зэрэг тэгш байлгамаар байдаг байхгүй. Тусаа тэгш болохгүй. Бүрэн хэмжээнд. Тэгэхээр боломжийн тухай тийм. За түрүүн болрын бас хэлдэг юм дээр хоёр бокс нэг хоёр лагерчууд хөрхөөс нахуулаад хоёр тийш яагаад. За би нэг талаар бас тэрнтэй бас зөрчин. Нөгөө талаар тэгш байхдаа би бас зөрчилдөн. Яагаад гэхээр зэрэг компанид хүртэл 50% засаглалтай компани байдгүй шүү.
Хин нэг нь санаачлаг гаргах хэрэгтэй. Хин нэг нь тэр гэрийг байдаг. Нөгөө Монголд бас нэг үг байгаа шүү дээ. Хоёр хүн байвал нэг нь дарга, нэг ганцаараа байвал малган даргач гэж шиг тий. Яг хөө тэр бол чатчихгүй юм л да. Нөгөө талаар бол би харин эмгтээчүүдийг тэгш биш. Эмгтээчүүдийг бүр одоо dignified equal биш. Дээшгээ өргөмөр байдаг байхгүй. Дээшгээ өргөж илүү өндөр тавимаар байдаг байхгүй. Тэгжээж энэ нэг барьцсан гэдэг юм уу? Нэг ингэсэн гэдэг юм уу? Энэ юм ари илүү одоо юу гэдгийг илүү бичиг цаасны хэмжээнд биш бодит амьдрал баян шуун толгойтод амгуурд ороод шийдэгдэх болов гэж надад бодогддог. Сайн ингээд бидний тэгтээ яг энэ хилцүүлгийг сонсоод би түрүү яагаад айгу эсэргүү маягаар ихэлсэн бэ гэдэг тэгэхээр яг Мартин амны хилцүүлэг бас яг л тийм маягаар байсан байхгүй. Тэг ингээд би хэрвээ ирчүүд эсэргүүцээд байгаа юм бол тэр их те яагаад ирчүүд эсэргүүцээд байгаа ер нь тэгээ зарим эмгтээчүүд нас тэгж байгаа байхгүй юу. Надад л тийм хүчээр хэлдэг эрэгтэй хүн таарж байгаагүй. Та нар хаанаас юу олж яриад байгаа юм. Гэхдээ бид нар тэрийг бол ингээд шууд дайрахаас өмнө тэр хүмүүсийг яагаад гэдгийг аягүй сайн сонсох хэрэгтэй байхгүй юу. Яг л бид нар чи явж олон зуун жил патриархал байсан Монголын нийгэмд л ярьж Монгол хүмүүст л үйлчлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нийгмээ эргээд сонсоод үзгээд тэр хүмүүс яагаад тэгж байна гэд бодоод үзэхлээр тэр дунд миний бодлоор айгүйх буруу ойлголт яваад байгаа. Феминизм гэдгээ юугаар ойлгож ийн хэдлийн ширээн дээр сууж байгаа дөрвөн хүн бараг дөрвөн өрийн зорио ойлгоцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс айгүйх буруу ойлголт байна. Айгүйх бас тэр одоо би нэг тэрийг илүү мэддэг, дутуу мэддэг гэмээргүй байна л та. Гэхдээ мэдлэгийн бас өөр төвшин байна тэрэнд. Тэгэхээр миний түрүүний яг ихний гаргасан санаан дээр үргэлжлүүлээд хэлээд байгаа юм нь нэгдүгээрт ямар нийгэм байгаа гэдгээ бид нэр ялангуяа энэ хөгжлийн салбараар ч юм уу судалсан, судлаач юм уу ажилтсан мэргэжлийн хүмүүс нь эргээд тэрийг хамгийн энгийн хүний ойлгодог хөрсөн дээр буухуц хэл болгож ийж тэр нийгэмд тэр зарагдсан, тэр нийгэмд тэр хэвшин. Ахаал би нөх хөрсөн дээр нэвчих асуудлыг яриад байна л да. Тэрнээс биш миний хийдэг ажлын салбар дээр бол тийм ээ гендерийн заавал тэр тэнцвэртэй байдал тэгш байдлыг оруулах хэрэгтэй өдөр тутам бараг амьсгалах тутамдаа оруулах хэрэгтэй байдаг. Тэгээ одоо тэрийгээ дэмжиж нэг бас жоохон санаа хэлэхэд түрүү их гоё хэллээ штэ соёлоос нь ярьж эхлээд уламж евро орж ирээд ер нь хөгжлийн байдал заавал энэ барууны энэ яриад байгаа баруунаас овшилтын ойлголт чинь тэгвэл Монгол улсад ер нь заавал хэрэгтэй юм уу тий Монгол улс өөрийнхөө байж иж болтгүй мүү гэсэн хүн бол одоо гадаа ингээд бид дөрөв ингээд ярих юм бол бараг нэлээд олон байгаа. Тэгээд тэрийг өмөрч яхав зүгээр нэг ганцхан санаа хэлэхэд хөгжилт тийм ээ эмэгтэйчүүдийн оролцоо заавал хэрэгтэй. Ягаад гэвэл нэгдүгээр хамгийн гол нь хөгжлийн онлоор юу гэж үзээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд чинь нөгөө бүрэн ашиглагдахгүй байгаа нөөц зайлэг байна. Түрүү нэмээ бас гоё хэлсэн шүү дээ. Зөвлөгийн зүйлээс болоод тийм ээ. Эмэгтэйчүүд сайн нэг бас нүүби юун дээр гарсал байгаа судалгаан дээр Мартин амнаар эмэгтэйчүүд хэрвээ яг бүрэн оролцоод ижил цалин аваад бүх хүчээ шудраг үнэлүүлдэг байсан бол энэ дэлхий дахиад 22 их 80-ийн тийм байлаа тэрийг байгуулсан тийм эдийн засгийн форум судалгаа гэдэг чинь эмэгтэйчүүдэд багаар үнэлээд эсвэл хоёрдугаарт нь эмэгтэйчүүд чинь бас байгалийн шаардлагаар нөгөө нэг гэртээ нэг 2 3 жил хэдэн давтагдсан хугацаагаар болж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн тийм ингээд нөгөө нэг хасагдаад байгаа юмнуудыг нөхөж өхүүднээс бид нэр ингээд байгаамаа гэж тайлбарлах юм бол магадгүй тэр нийгэмд байгаа хүмүүс эргэж ойлгомж гэдэг юм уу. За тэгээ хоёрдугаарт нь хэрвээ энэ эмэгтэйчүүд за нэгдүгээрт маш их нөөц баялаг дими эмэгтэйчүүдэд ашиглахгүй л ингэ байгаад байгаа юм байна гэдгийг ойлгочлаа. Хоёрдугаарт энэ чигээрээ үргэлжлэх юм бол хөгжил дэвшилт тэнцхийг нь за ингэ жамаар норхчих гэж ирчүүд ярьдаг ш. Үнэхээр наадах чинь дутхгүй хүчтэй юм бол тэгэл гараал ирнэ штэ. Наадах чинь заавал квот тавьчих гээд яагаад байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүст бас юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр за тэгвэл хэдүүлээ аяараа энэ чигээрээ ярих юм бол бүх юм аяанда жигдэрч ирэхийг хүртэл нөө хоёр яриад байгаа соёл тэгширч өөрчлөгдөж ирсэн. Дахиад 220 жил хэрэгтэй гинэ. Дахиад нүүби юугаар. Тэгтэл тэр 220 жилд ч одоо юу вэ бараг ахаад өөр гариг эзлэх хэмжээний хугацаа болчихно үстэй тий. Тэгэхээр энэ юмнуудыг ингэж нөгөө мэдж байгаа судалж байгаа хүмүүс нь хөрсөн дээр нь буусан өөрсдийнх нь шууд ахуй амьдралтай нь холбож тайлбарлах юм бол нийгэм магадгүй. Тэгээ би тэр Мартин амны тэр герман эмэгтэйн хилцүүлэг дээр аягүй тэгж харамсаж исэн. Энэ дээр нөгөө хүмүүс дэмий шаагилдаад байна. Яг тухайн салбарын хүмүүст нь гарч ирээд иймэрхүү юмнуудаа эргэн тойрноос асуугаад үз их чинь ээж чинь хідний ингэсэн байна асуугаад үзэхэрч яг тэр хүнийтэй шууд холбогдох субъект байхаар тэр хүн чинь бас зөрүүдлээд авахгүй шүү дээ ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хилцүүлэг их харсан өнөөдрийн ер нь юг харсан ч гэсэн бид нар ойлголтоо тэгштгэл өнцгөө нийлүүлж чадахгүй байгаа асуудал гендерийн иргэн тойронд маш их байгаа гэж. Гендер нэг юм нэмээд хэлэхэд одоо яг гендерийн ялгуур Монголд байхгүй гэж нэг хэсэг мэддэг хүмүүс байгаа. Байгаа нь
таатай угаасаа байгааг нь ойлгож байна. Тийм ойлгож байна. Эр мууч эмийн дээр эмхтэн хүн шиг би гэж одоо өөрөөр хэлбэл би ялгарл байгааг юугаар хамгийн амархан нотолдог байхыг бид нар эрэгтэйчүүд эмхтэн хүн шиг гэж хэлүүлэхээс ичдэг. Үнэн үү? Үнэн түндэ эмхтэйчүүдийг эрэгтэй хүн шиг гэж хэлвэл магтаал. Мөн үү? Муухан ирээс дэш. Тий. Тэгэхээр энэ соёл маань ингээл тодорхой байгаад байгаа байхгүй ийм юм байгаа. Гэхдээ би энэ чинь гэр бүлийн тоогдох яриаггүй. Гэр бүл дээр ямар харилцаа тохиролцох нь бол ястай хоёр хүний хувьд. Тэгээд гэр бүлийн гишүүдийн асуудлаа. Тэрийг хуваараа нэг нь халамжладаг, нэг нь хүндэлдэг. Тэр одоо цайнад ээж өгдөг. Тэр бол ястай хувийн асуудал байхгүй. Нэгнийг л алчихгүй бол зодоод алчихгүй бол зодож алахыг бид нар хадаа хөөсөхгүй тий. Ямар ч тэр бол цэвэртгээл зодсон өөр тий асуудал. Тэрийг бол зөвшөөрөхгүй. Тэрнээс нааш бол хоорондоо ястай ямар харилцаатай байх нь. Би нийгэм соёлын улс төрийн шийдвэр гаргахын төвшин дээр тэнцвэртэй байдлын тухай ярьж байгаа. Бид нар энэ орчныг бас ялгах хэрэгтэй. Тэрнээс нөхөр хогоо айсан маргааш ихнэр хогоо ай, дараа нь хүүхд хай гэж ийм юм хизээж феминистүүд ярьдаггүй. Энэ бол хүний дотоодын асуудал. Тэгэхдээ тийм дотор хүчирхийллийн албадлагын манипулятив гэж ярьдагтэй толгойг нь эргүүлсэн тийм юм бас байж болохгүй. Тэр хоорондоо хоёр гэр бүлийн харилцаанд байгаа хүмүүсийн сонгож байгаа тэр хайрлан хүндлэх харилцаа маань ухамсар сонголт байх хэрэгтэй. Одоо төрөхтөн л чи өста насан туршдаа гэрээ цэвэрлэн шүүгээ сургацсан хүүхдийг бид нар ухамсар сонголт хийсэн гэхэд эргэлзээтэй байхгүй. Энээс өөр боломж байгаа шүү. Энээс өөр боломж одоо нөхцөл байдлаар би амьдарч болно шүү гэдгийг мэдчихэд үгүй ээ би өөрөө ийм сайхан амьдралаар ингээд 5 хүүхдээ ээж олоо гэртээ сунаа гэж байгаа хүн байгаад ингээд ухамсар сонголт шүү дээ. Тэгэхээр бид нар энэ эмэгтэйчүүдийг шүүмжлээд байх ч юм уу тэр хүний заавал гудамжинд гаргаж гисаж ямар шаардлага байхгүй. Өөрийнх нь сонголтыг хийцэн. Гэтэл би ийм өөр амьдралаар амьдрмаар байна. За би магадгүй хүүхд гаргамааргүй байна. Гингүүт яагаад хүүхд гаргадаг вэ? Чиний юу нь болох байлцсан. Ингээл манайх асуудал эхэлдэг байхгүй. Эмэгтэй хүн чинь заавал гаргах хэрэгтэй. Борлогддгүй юу да. Ингээд гэсэн чинь тэр хүний амьдрал тухгүй болгоод эхэлж байгаа байхгүй. Бид нар хүчирхийлэл биш юм аа гэхэд энэ бол амьдралын тухгүй болгоод байгаа байхгүй. Хиймэл орчин хүчээр үүсгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр би нэгэнт биднэрт бол ялгуурл байгаа. Энэ ялгаагүй эрэгтэй хүмүүст байгаа. Бид нар сая нөгөө одоо нас баралтын түвшнийг харалт эрэгтэй эмэгтэйгээр шууд ялгарна. Эрсдэл амьдрал эрэгтэй хүмүүс одоо эрсдэл зан үйлд шууд автоматгай аригтлалт хүнс тэжээлийн буруу сонголт те тэгээд нас баралтын төвшин амиа оролт ингээд шууд ялгарч байна. Энд ч гэсэн хүүсээр ялгуурсан дарангууллынх нь л үр шим байхгүй. Тэрнээс төрөлхийн эр хүн ийм тийм гэсэн юм байхгүй шүү дээ. Бид нар чинь нэг төрлийн амьтад шүү дээ гэдээ миний хэлээд байгаа санаа тэр 6000 орчим эрэхтэй ял эдэлж байгаа 6 орчим. Тий. Тэгээ би энэ гайхаад идэв. Гендер мендергээ яхаар эмэгтэйчүүд айгу тийм итгэвтэй мөртлөө эрэгтэйчүүд яг юм холбоо ассоциац айгу ховортой. Тэгэхээр тэрнийг нь удирдах байгаанууд нь чимээгүй дарангуулалтаа ирчүүд нь дасаад өөртөө таатай байдал үүсгчээд байна уу? Энэ одоо биднээс нэг юм хэлээ. Бид нар энэ хугацаанд манипулятив байгаад байгаа байхгүй. Эндээ ингээд автаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг ингээд жилийн нэг удаа амар магтана. Цэцэг жимс мэмстэй таагуул бол амьдрал ахгүй. Угаасаа эргүүч бол амьдрал ахгүй, эмгүүч бол амьдрал үргэлжлэхгүй шүү дээ. Тэгж яхад ингээд цэцэг жимс гэрийн чимэг мэмэг гэл ингээд энэ байгаа тогтолцоонд нь ингээд магтаад байгаа байхгүй. Эр хүнийг болохоор гэрийн толгой молгоо ингээд яг л энэ нөгөө манлайллын бөгөөд хүчирхийллийн эрэгтэй дүр чинь хүчирхийлэгч мөн шүү дээ. Мандаа дүр олгоно жоо. Та бол асуудлыг ингээд шийдэл явах хэрэгтэй. Энд чинь цаанаа баг зэрэг павер ч өөр шалчганаад бай тээ. Тэгэхээр бид нэр энэ дүрээ ингээд магтан дуулдаг тогтолцоонд байгаа байхгүй. Магтан дуулж байгаа учраас баярлаад автаад яваад байгаа байхгүй. Энээсээ гараад харъя. Одоо гендерийн дүр нь ингээд бүр солигдсон гэрүүд байгаа шүү дээ. Эмэгтэй нь одоо манай нэг найз ярьж байгаа зовлонго. Би ингээд хүүхдүүдээ 2 бага насны хүүхдээ нөхөр маань гэртээ харж суугаад би ажиллаа хийх гэсэн чинь манай хөдөлмөрийн хууль өөрөө тэр эрэгтэй тийм боломжийг олохооргүй байгаа байхгүй. Одоо ээж 2 жил хүүхд харах хэрэгтэй шүү дээ. За тийм. Аав 2 жил хүүхд харах байхгүй байхгүй. Ажлын байрыг хадгалдаггүй байхгүй. Нийгмийн даатгалыг төлдөггүй байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоо өөрөө гэр бүлийн санхуд шууд нөлөөлж байна. Тийм, шууд нөлөөлнө. Тэгэхээр нөгөө бага цалинтай эрэгтэй нь ажиллаа гэдэг эсвэл өндөр цалинтайс ихнэр гэртээ суух уу? Эсвэл тэр ямар ч бенефитгүй эрэгтэй гэртээ суугалчихна л та. Тэгэнгүүт л нөгөө нийгэм соёлын тогтолцоо чинь өгөхөр нөгөө эрэгтэй хүнийг байнга нүднэ. Ингээл гэртээ суугаад марчаагүй даадаа ихнэрээ л хаваа гаргасан. Ингээд нөгөө гэр бүлийн уур амьсгалч эвдээд байгаа байхгүй. Гэтэл хоорондоо тохиролцсон гоё л харилцаа байсан шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр ингэж энэ гаднаас эвдээд байгаа энэ тогтолцоо чинь нэгдүгээр соёлын хоёрдугаар хуулиар шууд байгаа. Хуулиар угаасаа л тэр тогтолцоо ингээд enforce хийсэн хүчрхэгжүүлсэн байгаа учраас энийг өөрчлөөл гэж яриад байгаа болохоос ерөөсөө эрэгтэй хүмүүсээ доош нь чангаа гэж ярихгүй байгаа шүү. Яг энэ номыг тайлбарлаад байгаа үнцгийг л уг нийгэм илүү сонсох хэрэгтэй байхгүй тий. Би бол одоо л ойлгож. Харин яг одоо л ойлгож байгаа. Бас нэг юм. Тэгээд нөгөө энэ дээр одоо хүйсийн дарангуул гэж яриад байгаа. Тэгэхээр тэр нэг одоо юу гэдгийг иргэний шүүхтээр дүүргдээр нэг жижигхэн хурлын өрөөнд ингээ хурал хийгдээд 2 хүүхдээ 3 хүүхдээ нэг хосыг ингээ салгаачлаа. За эсвэл нэг нь энэ юусоо болтгоо ингээ ичлаа тий.
ял эдэлж जैन. За тэр нь ч нөгөө зөвх зохисныхаа ялыг эдэлж байгаа. Би тэгэхээр тэр хүчирхийлэгчдийг бол би юусоо мөрөхгүй. Гэхдээ нөгөө талаас нэг бодиттой юм байгаа байхгүй. Түрүүн тэр дотоод улимгийн конфликтэд юм байгаа яриад байна тий. Дотоод улимгийн конфликтыг тэгвэл хэн бий болгоод байгаа юм бэ? Нөгөө аауд бий болгоод байгаа. Нөгөө ээжүүд дахиад дараагийн генерашны ийм нөхдүүдийг бий болгоод байгаа байхгүй. Тэгээ тэр нь яадгүй хэр зэрэг дургуг өөрөөр ингэдэг, майждаг, нөгөөх нь зоддог, цогтөг. Тэгэхээр нөгөө нин төрөнд бол одоо юу гэдгийг буцаад ингээд тэрсэлдээд байхгүй тулд миний хувьд бол юу ямар байгаа гэхээр зэрэг ерөөсөө Монгол төдийгүй дэлхийн өөрөө сайн ирчүүд, сайн эцгүүдийн дутагдaltaй байна. За энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За энийг бол хүлээн зөвшөөрж байгаа гэдэг. За энэ бол хүүхнүүдэд их гоё сонсогдно, pop сонсогдно. Тэгэхээр одоо тэгвэл яах юм гэдэг асуудал гарч ирж байна. Одоо тэгвэл. Тэгэхээр одоо энийг нөгөө бодлогоор ирчүүдийн боловсруулаад тэгтээ нөгөө талаас бас нэг юм байна. Боловсрал орд юм уу? 10 жил тийм хичээл байгаа байхгүй муу гэсэн судалгаа байна. Нөгөө талаас бас нэг юм байгаа да. Боловсралтай хүмүүс тэгвэл хүчирхийлэгч байхаа болдго юм уу? Үгүй бас худлаа. Үгүй. Яг үнэ. Худлаа байхгүй. Боловсралтай тусмаа айгүй бүр шимэгчилж хорон тийм. Хорон иргэн барьдаггүйгээр. Тийм тэгэхээр тэр чинь нөгөө IQ гэхээс EQ боловсрал тэрний хөгжилд биднэрт хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр сайн аавуудыг төрүүлэхийн тулд одоо байгаагаа бид нэр сонсох хэрэгтэй байгаа байхгүй. Одоо байгаа тэр чигээр нь одоо нэг Баабрын нэг хэлсэн үг гэдэг шүү дээ Баабар маань тий. Одоо энэ үеийнхэн үгд дуустал юм өөрчлөгдөхгүй гэд. Тэгэхээр тгийж хүмүүсийн амьдралаар яг нийгэм эзэнсхийн хувьд бол тэгдэг юм байна. Би бол хувьдаа тэгээд за одоо өнгөрмөр баг. Яг одоо хэрсрэг тий. Энийг хэрвээ эмгтээчүүд ч гэсэн ойлгол чи яачаад байгаа юм? Ганцаардаад байгаа юм уу? Гомдоод байгаа юм уу? Харин манай эрчүүд эмгтээчүүд асуудлаа ярьдгүй яг. Би тэрэн дээр айгүй ирэлцээ. Яриулдаггүй байхгүй. За би одоо нэг өнөө өглөө тий өнөө өглөө надад тохиолдсон нэг юм яриад тий. Өнөө өглөө би нэг хостой уулзсан. 15 жил амьдарч байгаа сайхан болсон. 3 хүүхэдтэй сайхан болсон. Тэгээд яаж байгаа гэхээр зэрэг нөхөр нь ингээд суухад зүгээрсэн суусан цагаас эхлээд уугаад байсан байгаа байхгүй. За тэгээ одооноос 5 жилийн өмнө өөр хүүхэнтэй холбогдсон. Тэгээд одоо бол тэр чин зөвлөгөөний өрөөнд нөхөр нь хурж ирж байгаа гэдэг чинь амар өөр айгүй том амжилт байхгүй тий. Тэгтэл мань хүн ингээд юу яагаад юм яг тийм ээ юу хэлмээр тийм ээ миний буруу байгаа тийм асуудал болсон. Тэгэл нөгөө эмэгтэй ч өнгөрсөн 15 жилийн гомдлыг уудаг гэдэг өнгөрсөн тэгтэн гэсэн ийм чат байна. Гэтэл нэг эмийг ерөөс олж харахгүй байх тэр донд. Яасан гэхэр зэрэг хамт амьдэрсэн цагаасаа эхлээд хүүхний ээж хамт амьдарч эхэлсэн. Тэгэхээр тэр гэрт тэр гэрийн эзэн хинийх гэдэг айл юм бэ гэж ороод ирдэг. Тэр чөлөөгүй. Тийм одоо нөгөө гэрийн эзэн байх тийм юу байхгүй. Жоох юм болдог. Зал. Тэрс айгүй ингэ. Тэгтэл одоо телевиз үзэж байгаа хүмүүсүүдээс те нэг үг хэлнэ. Энийг ингэ чи тавилга ингэ тавьчиж гэдэг юм уу? Хойло мөнгөө үгүй. Мэдээлэлгээ хэрүүлүүлнэ. Тэгэхээр зөрчилдөн. Зал. Тэгэхээр за гэд баярлалаа сууж нэрэж тэмдэг гэж сууж явах тийм эрхтэй хүн олдохгүй байхгүй. Ер нь энэ ч хамт амьдрал биш байхгүй. Энэ зохицол биш. Тэгэхээр яагаад арх уугаад байсан бэ биш? Арх уугаад байсан нь асуудал байгаа байхгүй. Тийм л дээ. Тэр буруу. Тэгтээ нөгөө талаас ингээд хөхөрч болж байгаа бол тий үсэн салтлаа ингэж хэрүүлээд хөхнөөс болоод нүдээ сохлуулад аминдаа хүртэл хөрвүүлж байгаа эмэгтэйчүүд байгаа бол нөгөө талаас ямар ч одоо юу гэдэг юм сүг сүнсгүй болтлоо ч гэдэг юм уу тий ажил хийх урамгүй болтлоо. Би бол их нэртэйгээ муудалцсан үедээ ажил хийх ямар ч тэнхлэг болчдөг байхгүй. Ямар ч ажил хийх нь энэчээ чулуу тавьсан юм шиг болдог байхгүй. Тэгэхээр тэр хохирлыг одоо тэгвэл яаж хэмжих вэ? Тэгэхээр би энэ дээр нөгөө одоо гэдэг өнөө өглөө надтай таарлцсан над дээр хурж ирсэн нэг хосын тухай юм ярьж шít. Тэгтэл манай одоо улсын хэмжээнд 670 мянган гэрэл байгаа. Тэр нөгөө ял идлээд байгаа 6-7 мянган эрчүүдийн чинь за нэг жижигхэн жүүлгүүд бол за тална гэж бодъё л доо. Тэгээд гэр бүлийн хүчээр хийлэл аллах талга энэ тэр юмнаас болоод одоо сүүлийн хэдэн жил бол сэтгэл сэртгэл юм аимшигтай аллах талга гэр бүлээр тий өөрийнхөө гэр бүлийг сүйтгэсэн тийм зөндөө байна. Хамгийн бас нэг манайд бол тэгээд дээрээс манайд гэр бүлийн талаар судалгаа байхгүй. Яагаад авт зам дээр осол гараад байна гэдэг дээр судалгаа байхгүй. Манайд ер нь ямар ч судалгаа байхгүй. Тэгээ баахан судлаачтай. Тэгэхээр эн чинь ерөөсөө
Тэгэхээр тэр судлаачид нөгөө жинхэнэ түрүүн юу гэж яриад байлаа нэг гөрнө гэж яриад байлаа. Тийм л болчиход байгаа байхгүй. Тэгэхээр судалгаа нэгдүгээрт хийх хэрэгтэй байгаа. Гэтэл Германы тэгэхээр би бол ядаа яаж байгаа хэрэг энэ тентхийн гой судалгаануудыг уншихаас өөр юм байхгүй. А гэтэл Германд нөгөө замын цагдаагийнхны хийсэн судалгаа 85% нь авцсан дээр гарсан ослын 85% нь гэр бүлийн хэрүүлээс гарч явсан эсвэл утсаар гэр бүлийн зөрчилтэй харилцааны зөрчилд орсон үедээ осолд орсон байгаа байхгүй. Тэгэхээр би бол нөгөө юм л боловсрал гэж бөөстрүүлнэ гэдэг шиг юм л гэр бүл рүү. Тэгвэл эцэг их байх боловсралыг хэн өгч байгаа юм бэ? Сайн нөхөр эхнэр байх боловсралыг хэн өгч байгаа юм бэ? Гэтэ яг боловсралтай хүн хорон хүчирхийлэх тохиолдол манад байгаа нь үнэн. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болоод хүчирхийлэл эсрэг үндэсний төв дээр очиж байгаа хохирогчныг харах юм бол төрөл бүрийн нийгмийн гарал суурьтай хүмүүс очиж байгаа нь бол үнэн. Тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Бидний санах зүйл юу юм гэхээр тэр Мартин Аймны Twitter дээр нэг хандлага явсан юу вэ гэхээр эрчүүд ч гэсэн хүчирхийлэл давтдаг штэ гэснийг санаа яваад байгаа тийм. Гэтэл статистик харах юм бол дийлэнх олонх нь байнга тасралтгүйгээр бага наснаас өдийг хүртэл эмэгтэйчүүд байгаад байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нэг асуудал байгаа. Нэг хоёрдугаар яригдж байгаа зүйл нь юу гэхээр хэдийгээр боловсрал бүхнийг шийдэхгүй ч боловсрал өөрөө шийдлийг санал болгох боломжтой. Яагаад гэвэл мянганы хөгжлийн зорилт гээд 2000-аас 2015 онд Нүүбийн гишүүн улсууд санаачлаг өрнүүлээд тэр дотроо гендерийн тэгш байдлыг хангах гэдэг нэг зорилго яваад тэгээд ахиц дэвшил гарсан үг гарсан. Гаргаж чадсан. Тэгээ энэ бүр Арабын ертөнцийнхний хүртэл Арабын улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарладаг гэж ярьдагч бас тэр 2015-аас 2030 он хүртэл үргэлжлэх доктортой хөгжлийн зорилгыг хүлээн зөвшөөрж байгаа юм. Машин бариад эхэлсэн. Харин тийм. Тэр чинь юу юм гэхээр түрүүн хэлээд байгаа нэг боломжийг баг багаар олоход хүртэл эн чинь улс төрийн шийдэл байна. Улс төрийн санаачлага байна гэж харж болж байгаа. Тэгээд доктортой хөгжлийн зорилгыг харах юм бол хооронд нь 90 байхгүй л дээ. Гэхдээ тэнд нэг амин сүнсийг нь ярих нэг юм бол 4-р зорилгын 4-7 дахь дэд зорилт байгаа юм. Чанартай боловсрал гэдэг 4-р зорилгын 4-7 дөр юу вэ яа гэхээр та тухайн улстай амьдарч байгаа бол танаа боловсролын тогтолцоо чинь танаа засгийн газар санаачлаад хүний эрхийн боловсрал, гендрийн тэгш байдал энтрийг боловсролын тогтолцоонд бүрэн суулгаж өгөх ёстой. Боловсролыг чинь түрүү ярьсан асуусан. Харин тийм суулгах ёстой гэд амлалт авсан байгаа. Тэгэхээр манай засгийн газар амлалтыг биелүүлэх ёстой болж байна гэсэн. Манай хөтөлбөрт норж амжиж байгаа. Би одоо ярих гэдэг зүйл нь энэ байхгүй. Түрүүн булганаас асуусан зэрэг номоо бас хариулт хэлсэн шүү дээ. Юу гэхээр манай байгууллагын зүгээс 2013, 2015 онд ерөнхий боловсролын сургуульд орж байгаа сурах хүчийг яг хүний эрхийн болон генерийн линзээр харж үзэхгүй юу? Ер нь яаж ингэ. Тэгэхэд нөгөө дөрүүдийг чинь ихчүүлээд байгаа юм. Охид хогоо шүрд, хөвгүүд ширээний самбар арч гэдэг ч юм уу бүр ингэ зургаар байгаа. Мангас шулам. Тийм тэгэл ингээл харах юм бол мангас эмгтэй бол шулам. Тэгэл ингээ харах юм бол ингээ мундаг те хааны хүү ингээл мундаг яваал эсвэл тэнцэн шулам саад болол нэг бол харцын хүү амир тийм олхоогүй ядуу гаралтай хүн бол олхоогүй баян гаралтай хүн бол их сурвалж сайтай асуудал шийддэг мэт ингээ сурталчилж байгаа тийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр сурах хүчиндээ хүртэл бид энийг эргэж харах хэрэгтэй болчихно гэсэн. Тэгээд 4-7 дээр юу вэ нөхлөөр яг ингээ хүний эрхийн боловсрал гендрийн тэгш байдлыг заавал ингээ шийдвэртэ тусах хэрэгтэй гэхэлэр манайх ингээ хол юм бодоод байдаг. Гэтэл хүний эрхийн боловсролын гол амин сүнс нь юу юм гэхэлэр Бятогийн хэлээд байгаа тэр хүндэтгэлийг ярьж байгаа. Хүний эрхийн боловсролын суурь, хүний эрхийн цаад мөн чанар эрх чөлөөтэй холбоотой явдаг зүйл бол human dignity буюу хүний эрхэм чанар гэдэг л ойлголт байна. Тэгэхээр та хинч байсан, ямар замаарч явсан, хаач амьдарч байгаа, та юу гэж үзэж туулсан бай, таныг хүн гэж хүлээн зөвшөөрч, хүн гэж хүндэтгэж харьцах, хүлээн зөвшөөрөх асуудлыг л ярьж байгаа юм. Энийг хүний эрхийн боловсролоор л олгоно гэж байгаа байхгүй. Нэг хоёрт нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр тэнцээ дэлхийн иргэний боловсрол гэснийг ойлгож явж байгаа. Тэнгүү дэлхийн иргэний боловсрол гэхэлэр манайхан гагаал одоо дэлхийн мундаг иргэн болох юм, дэлхийд өрсөлдөхүйц чадхтай байх юм байна гэж том юм яриалаадаг. Гэтэл дэлхийн хүн төрөлхтний үнэт зүйлийг өөрийн болгож авсан байх гэж юм ярьж байгаа. Тэгэхээр хүн төрөлхтний үнэт зүйл юу юм бэ гэж асуулт гарч ирнэ. Юуг харах юм. Тэгвэл Нүүбийн 1945 онд баталсан дөрмийнх нь оршил хэсэг дээр байгаа юм. Бид нар үнэхээр энэ 2 дугаар дайнаас хүн хүнийхээ эсрэг юу хийж чаддгийг харлаа. Хүн бол адын амьтан байж чадах юм байна гэж. Тэгээд бүгдээрээ ядаж айх айцгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, итгэж үнэмшдэг сайн сайхан нийгмийг бий болгоё гэж байгаа. Энэ бол хүн төрөлхтний мөрөөдөл. Эндээс бид нар юуг суулгаж авч харж болох вэ гэхээр нөгөө хүний эрх чөлөө, тэгш байдал, шудраг ёс энэ чинь бидний хэдэн мянган жилийн дайн байлдаан тулаан хүчирхийллийнхаа үр дүнд олж аваад энийг болио гэж байгаа зүйл юм байна гэж харж болж байгаа. Ухаарлын аяз тэнцээ бичигдээд байна уу? Эргээд явах гээд байна. Тэнгүүд энэ хараад энийг гаргаж болохгүй юм байна штэ гэдэг нэг цэг тавиад
ингээд бид ингээ ахиад байгаа шүү дээ. Уг нь бол манай дэлхийн ертөнц бол ингээд өнгөрсөн рүүгээ харах юм бол бид нар гайхалтай 90 цаг үед байна тий. Өвчлөл, шинжлэх ухааны суур мэдлэг, одоо амьдралын таатай нөхцөл байдал дэлхий хавтгай болж байгаа юм тэргээд. Тэгвэл энэ дээрээ хурахгүйгээр таны хэлээд байгаачлан дахиж хүчрхийлж төрөхгүйгээр бий болох зүйл бол чанартай боловсрал байгаа юм. Чанартай боловсролыг чанартай болгох асуудал юм гэж. Гэхдээ чанартай боловсрал гэдэг нь олон хэлээр ярих, математик сайн байх гэдгээс өөр ойлгомжгүй гэдгээ тодорхойлоо найзаа. Тийм. Энийг бас чанартай гэхэлэр манайх ингээд хувийн сургуульд явдаг ч юм уу, нэг бол ингээд гоё ингээд дэд бүтцтэй сайн ингээд гоё өнгөтэй юм уу, нэг бол мундаг гадаадын хөтөлбөртэй сургууль чанартай гэж хэлээд байгаа. Үгүй ээ. Чанартай боловсролыг 3 юмар л харна. Боловсролын тогтолцоор юу оруулж байгаа юм? Дэд бүтэц, сургууль барилга байгууламж, дотор байр, түүний хангамж, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, багшийн тэр хангамж эдрийг харчиж байгаа юм. Тэр дотор багшийн цалин хүртэл орж ирнэ. Үйл явц буюу боловсролын тогтолцоонд юу болж байгаа юм бэ гэж харах юм бол гаднаас оруулсан орц энэ чинь ямар үйл явцтай байна вэ гэхээр хүүхдийг дээдлсэн, хүүхдийг хүчирхийлдэг, хүүхдийг хүндэтгдэг, хүүхдийг чадахжуулдаг, хүүхдийг хүн химээж харж бэлддэг байх. Тэгэхээр манай тогтолцоо ийм үү? Эргээ харах хэрэгтэй болж байна тийм. Тэгээ энэ чэнэс гарч байгаа бүтээгдэхүүн буюу гарцсан юу ах ингээд тэгэхээр бусадтай харилцаж чаддаг, хэнийг ч ялварлан гадуурхдаггүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг хүндэтгдэг, алаадаг, хядаадаг, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг. Бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг, эргэж хардаг, тусгаж хардаг тийм хүн л гаргаж ирэх. Тэгэхээр боловсролын дээд нь охин одоо хүмүүжил охин нь шүү дээ тий. Гэж хэлж болох уу тий. Хуучнаар. Орчин үеийнхаар одоо юу гэж хэлээд байна? Орчин үеэр чинь тэгэл чанартай боловсрол. Чанартай боловсрол. Би нэг саяны яриа ингээд сонсоод айгүй тийм ойлгоод байна л да. Ойлгох гээд байна. За юу тэмдэгдүү асуулт асуумаар байна л да. Одоо ингээд боловсрол айгүй санал нэг те мэдээж юм. Ялангуяа энэ эрчүүдийн хувьд Монгол эрчүүдийн хувьд одоо юу гэдэг нөгөө эрэгтэйгээ малчин болгож авч үлдээл эмэгтэйчүүдээ хот руу явуулж ингээд сургаал ингээд гап гараад ингээд ийм үүсч гарч ийн гэж ойлгож болно. Нөгөө талаасаа сая хэллээ шүү дээ. Суур боловсролоос ахуулаад дээд сургууль хүртэл ингээд харьцааг нь харахаар эмэгтэйчүүд голцоо байгаад байгаа. Тэ нөгөө талаараа нэг даваа ирэх ингээд аваад байхгүй эрэгтэйчүүд харьцуулахад тэгсэн мөртлөө сая яг намынгийн элдэг дээр болохоор ажлын байран дээр биш, бодлого тодорхойлоход биш, улс төрд биш гээд яагаад ингээд юм нь бэлтгэгдээ ингээд яваад байгаа мөртлөө одоо би нэг асуух гээд байгаа нь нийгэмд байр сууриа одоо хүсэж байгаа байр сууриа эмэгтэйчүүд эзлэхийн тулд тэ яг ямар одоо асуудал саад болоод байгаа гэдэг. Яг бодлогын хувьд ингээд ойлгочлаа. Тэрийг нь түр хаяад эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь хамаарах юм байна уу? Одоо яг хүүсээрээ ингээд Монгол улсын хүн амыг хуваагаад үзэхэд бас бараг л 50-50 байгаа шүү дээ 49-51 тэ. Тэнгүүд бараг одоо феминистүүд true феминистүүд бол ингээд бараг нэгдээл сонгуул Монгол саналаа өгөхөд бараг тэр 76 асуудлыг хэдийн ч юм авах онлын хувьд юу байгаад байгаа тэ. Тэгээд яагаад яг эмэгтэйчүүдийн хоорондоо нэгддэг байл бас нэг яриад идэг тэгээ тийм юм байх байхгүй. Ганцхан өгүүлбэр хэлчихье. Энэ миний үг шүү. Та судалгаа ярьсан те судалгаагаад энэ дээр тулгуурж хэлсэн ганцхан өгүүлбэр юу юм гэхээр Нэгдсэн үндэсний байгууллагаас эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц гаргаад түүний мөрөөр манай улс үндэсний хууль тогтоомжийн нэг адил тэр гэрээг биелүүлэх үүрэгтэй байна. Тэгээд тэр гэрээгээ биелүүлж байгаагаа тайлгансан тайлан дээр нь дүгнэлт хийгээд 2016 онд тэр Нүбийн шинжээчдийн хорооноос дүгнэлт гаргаж өгөхөд хоёр зүйлийг онцлсан байгаа. Эмэгтэйчүүд улс төрд ороход намдаа өгөх хандив нь маш том саад бэрхшээл босго болж байна. Намын хандив нэрээр тэр кандидат нэр дэвшигч болохын тулд энэ мөнгөний босго бол эмэгтэйчүүдийг гаргаж ирэхгүй байна. Нэг. Хоёрдугаарт эмэгтэй хүнд түрүүн таны хэлсэнчлэн тодорхой энэ үржлийн эрхтнээсээ хамаарат хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хуулиар ч гэсэндээ хүүхдээ ээж нь асар гэдэг шалтгаанаас болоод танилын хүрээ нийгмийн идэвх нь хүүхэд асрах үедээ сулраад байна. Танилын хүрээ нь улам хумигдаад байна гэж. Тэгэхээр эсвэргээрээ энэ дээр ямар дүр зураг гарч иж байгаа нөхөр яг нэг хөл манай залуучуудын хувьд бол бохироор цүнх барьж гүгээд танил талтаа болоод морь уйдгүй мөртлөө уяач нэр аваад эрх мэдэлд хүрэх шат гişгүр байдлаар ашиглаж байгаа нь өөрөө эмэгтэйчүүдийн орон зайг улам хэмжиж байгаа. Миний хувьд. Хоёр гоё шалтгаан хэлсэн шүү дээ. За босоо би сүүлд нь цаг маань дуусч байгаа юм. За. Зочгод очоод би сүүлд нь ярьчих. Эмэгтэйчүүд эхлээд бас л ялгуурлан гадуурхал болох уу? Тийм үү шүү дээ. Эмэгтэйчүүд бие биенээ дэмждэггүй. Тийм харин тийм. Эмэгтэйчүүд бие биенээ дэмждэггүй энтергээд нэг тийм явган яриа байдаг л та. Гэхдээ би бол тэрийг зүгээр нэг тэрийг хүүсээр ангилмааргүй санагдаад байна. Тэр бол хүний боловсрол болоод ухамсарын асуудал яг тэгсэн баталгаа нотлохоо бол байхгүй шүү дээ. Тэрэн дээр судалгаа байхгүй. Хамгийн гол юм нь хүний нөгөө нэг яриад байгаа. Одоо би тийм ээ булган гэдэг эмэгтэй хүн би байгууллагынхаа дарга боллоо гэхэд нэгдүгээрт би нөхөр маань магадгүй хүүхдэд хийдэг харилцан тэлцдэг байсан бол тэгш юм ярьж болох юм. Би чин ахаад дунд нь хэдэн жил алдна. Ахаад хоёрдугаарт нь би манай нөхөр бол аюу амбицтай орой үеийн цагаараа дарахтайгаа виски ууж найзалж явсараад
явлаа гэхэд тэрийг бол хүн болохгүй. Би дарга нь эрэхтэй ах магадлал өндөр. Орой өдөр виски уугаад явах юм бол намайг ямар цартай болно гэж бодож байна. За 3 дугаарт хэрвээ миний би нөхөргүй бай. За ганцаараа ингээд зүтгээд явсараад эрдэм чадлаараа ч юм уу дарга болчлоо гэж бодъё. Гэхдээ доор нь намайг энэ чадлаараа болоогүй дээ гэж хартах магадлал ямар өндөр байна гэж бодож байна. Энэ 3 үндсэн шалтгаан. Манай 1 см. Энэ 3 энэ бол бодит байдал. Энэ зөвхөн миний амьдралд ч таарч ирсэн намайг нэг юмд яриа өглөө гэж хэлэхэд доор нь эмгтэй учраас намайг доромжлох магадлал айгүй өндөр байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол миний юм миний амьдралд туус. Намайг одоо жишээлбэл магадгүй энэ нэвтрүүлгийг үзсний дараа ч гэсэн энэ охин юу за энэ охин энэ эмгтэй юу ярьж ийн гэхээсээ илүү энэ ямар пижак өмссөн байна, энэ царайн жоохон тийм байна ч гэдэг юм уу тих үзүүлэлтүүд нь айгүй өндөр байдаг нийгэмд амьдардаг. Тэгээ энийг бол би нэг шалтгаан болгоод би ингүүлж ингээд ахыг хүсдэггүй л дээ. Гэхдээ энэ бол би харьцангуй бас гайгүй нөгөө юм давуу талтай байгаа нийгэмд амьдраад байгаа эмэгтэй штэ намайг бол саад болох юм байхгүй. Миний ард надаас илүү хэцүү боломжтой байгаа маш олон эмэгтэй байгаа. Миний өнөөдрийн байранд хүрч чадахгүй маш олон эмэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг төлөөлж би ингэж хариулмаар байна. Манай хоёр хэлжлээ. Нэгдүгээр орлого садаа болж байгаа. Орлого гэдэг маань өөрөө маш олон зүйл их л байхгүй. Одоо би улс төрийн намдах эмэгтэй эрэгтэй хүмүүсийн уцны жагсаалтыг үзчихсэн байхгүй юу? Эрэгтэйчүүд 90-11, 88-11 эмэгтэйчүүдийнх нөгөө тооны цуглал байдаг байхгүй. Яг нь энэ зүгээр тэрэндээ ач холбогдол өгдөггүй байх магадлал бас байж магадгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс заавал утсандаа ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Гэхдээ л тодорхой төвшөнд орлого илэрхийлмөн манай улс төрийн орчин гинөө эсвэл шийдвэр гаргах тогтолцооны гэх юм уу орчин өөр айгүй үнэтэй байхгүй. Монголд одоо энэ бол арчил тулгарч байгаа маш том бэрхшээл. Тэгэхээр энэ үнийг төлж чадахгүй зөвхөн эмэгтэй төдийгүй маш олон өөр орлого багтай бүлгүүд энд шууд шийдвэр гаргах төвшнөөс хязгаарлагдаж байгаа. Хэрвээ шийдвэр гаргах төвшөнд орохгүй бол ахаад нөө ээлтэй бодлого гарахгүй байхгүй. Хүн болгоны өмнөөс бодож чадахгүй байхгүй. Эмэгтэй хүний өнцгөөс огт боддгоогоос болоод төрөх имлэг мэдэн штэ одоо ямар нөхцөл манай нэг охин ярьсан л да орон дээр гараа явцсан чинь нэг хүлэн салаа унтсан гэж байгаа байхгүй юу? Төрөх гэж байгаа юм чинь бүр амар санагдаж байгаа юм чинь тэр нь тийм хизээч эрэгтэй хүн төрөхгүй учраас төрөх хэмжээ нөхцөлийг хинч бодохгүй л шийдвэр гаргаж байгаа эрэгтэй хүмүүс тийшээ мөнгө өгөхгүй байгаа байхгүй юу? Шийдвэр гаргахад чинь мөнгө өгөж тэр орчныг сайжруулах тухай л яриа ярьж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь бол орлогын тэгш бус байдал угаасаа бид нар цалингийн төвшин дээр ч ярина, компани орлогууд дээр ч ярина, хувьцаа эзэмшигчдийн тоогч хар эрэгтэй эмэгтэй 30-70, ихтэй л 30-70 байгаа. Хуваартай байж байгаа. Хоёрдугаарт нийгэм соёлын энэ нөгөө 30-70-ын энэ класс зэйлэн гэж ярьдаг те энэ ялгуурладаг тогтолцоог туулаад гараад ирсэн эмэгтэйг бид нар байнга айгүй хүнд ачаагаар дардаг байхгүй. Нэгдүгээрт нь тэр нийгэм соёлоос хандж байгаа хандлагаас гадна өөрийг нь хүртэл төгс байхыг шаарддаг хэлдэг байхгүй. Эмэгтэй юм байж тэрийг яриач. Ингээд эмэгтэй юм эсвэл та гэр орны хачааг давхар яаж авч явдаг вэ гэж байгаа шиг. Ингээд эхлэхээр чинь хааштай давхар авч явж байгаа байхгүй юу? Нөгөө ажлын судалгаанууд байгаа л да эмэгтэй хүний ажлын цаг, эрэгтэй хүний ажлын цаг гэж зүйл байдаг. Гэхдээ би зөвхөн paid ажлын байргүй, төлбөртэй ажлын цаг яриаггүй. Гэр орондоо хийж байгаа ч гэсэн ажлын цаг байхгүй юу? Энд чинь өөрөө бас халамжийн зах зээл амар том зах зээл байна шүү дээ. Тэрэнд эмэгтэй хүний ямар ч ажил хийдгээс үл хамааран гэр орондоо тэр ажлыг хийж л байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг мөнгөжүүлэх юм бол вау. Тийм вау. Тэгээ дээрээс нь ажлын цаг чи ялгаатай. Ажлын цаг маань эрэгтэй хүн 9 цаг ажиллаж байгаа эмэгтэй хүн 11 цаг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ажлын цаг маань өөрөө тэр хүний бусад нийгмийн орчинд оруулах хувь нэмэрт нь шууд нөлөөлнө. Хаана ач холбогдлоо өгч хаана ажлын цагаа зарцуулах үүдсэн тэр хүн хаана байхыг шууд илэрхийлнэ шүү дээ. Тэгэхээр гэр орондоо илүү байгаа бол гэр орондоо л илүү. Тэгэхээр ингээд маш олон ийм олон шалтгааны үүднээс маш өндөр боловсролтой хамгийн шилдэг эмэгтэй Монголоос эрхэлж болохгүй байгаа байхгүй. За ойлголаа. Баярлалаа. Айгүй олон үхрийн бөө шиг юм ярих гэдэг байна. Нэгдүгээр боловсролын тухайд бол би ингэж бодож байгаа. За өнөөдөр хувийн сургуульд сурч байгаа аюу олон хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ уулзраа олж чадахгүй. Тэг ингээд сонсхолоор зарим нэг нөхцлөөр бүр ингээд айц жихүүц хүрмээр тийм ямар ч дарангуй л байхгүй ямар ч айц хүч байхгүй хэрн ингэж нэг гэр дотор нэг өрөөнд нэг байранд амьдарч ич нэг дээвэр дор амьдарч ич эцэг хүүхдүүд хоёр ингэж холдож болдгийм байх та гэж бодохоор тийм аимшигтай юм бас байгаа. Тэгэхээр тэнд нэг сайхан энд нэг муухай байгаа бол биш. Харин ч бүр эсрэгээрээ ч үеж магадгүй. Нэг тэгэхээр зүгээр яг миний хувьд бол боловсролыг 21-р зуун ч юм уу өнөө цагийн эсвэл одоогоос 20 юм уу 30 жилийн дараах миний хүүхэд хөдөлмөр олж авах чадвартай ч юм уу эсвэл хөдөлмөр үнэлүүлэх чадaltaй болохын тулд одоо зүгээр хүн хിവэрэ үлдэх. Мэдээлэл болгоныг цээжлэх биш хэрэгтэй мэдээлэлээ селектив олж авдаг. Тэгээ тэрийг нөгөө хин ч миний өмнөөс хэлж өгч чадахгүй, миний өмнөөс энэ утас хийж өгч чадахгүй тэр холбоосуудыг миний хүүхдийн нөгөө тарих нь хийн шүү дээ. Тэгээ тэрийг хийж чадах чадварыг л сонголт хийх чадварыг, риск үүрэх чадварыг л өнөөдрийн эцэг эхчүүд хүүхдтэй өгвөл дараа нь одоо ч хамгийн муугаар бодоход тэгж байхгүй. За энэ нэг нөхрөөс би салахад те нөхрөөс гэдэг нь би эмэгтэйгээс ярьж байгаа шүү дээ те би эрэхтэй. Тэгэхэд би
би дахиад хэрвээ би энэ асуудлаа шийдэхгүй бол дахиад өөр нэг эмэгтэйтэй таарна. Тэгээд тэр эмэгтэйтэй яг ингэж зовно. Тэгээд би Өнөөдөр чадах тийм. зүгээр энийг бол боловсрал гэж хэлж байгаа. Тэгэхээр сүүлд нэг жоохон утоп орчиход бол зүгээр надад бол энэ хүйсийн гажуул гэж яриа л да одоо дарангуйлтай холбоо ойлголттой холбоотой гажуул. Тэгэхээр энэ дээр бол энэ асуудал яг мөг нэтрэгээл янз янзаар үүсэх боловч яг үнэндээ шийдэгдэхгүй болов гэж би боддог. Яагаад гэвэл зэрэг өнөөдөр бид нар ямар цаг үе, ямар хуулийн соёлд ноёлж байгаа тийм цаг үед амьдарч байгаа юм бэ гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө эпүүд гэж яриад байгаа тэр үедээ бол хүчтэй хүчгүйгээ гэдэг хууль. Дараа нь теономи буюу нөгөө бурхнаар засаглуулсан тийм хүн ёсны эмэгтэй хүнийг хүндэтгэх ёстой, хүүхдэд хайрлах ёстой, эцэг эхийгээ ачлах ёстой. Дараа нь нөгөө нэг хүний засаглал. Одоо нөгөө диктатур. Тийм одоо манай Чингис хаан, одоо нөгөө марксизм, ленинизм. Тэгэхээр тэрэнд би цагаан цамц өмсөөл улаан галстук зүгээл те ингээ явж ивэл эсвэл би Чингисийн айгуу те аравтынх нь нэг айгуу сайн зэрэг байх юм бол тэгэл болчихж байгаа байхгүй юу? Тэр хэсгийг яахгүйгээр зөрчихгүйгээр те. Тэгэхээр гэтэл өнөөдөр бол ямар соёлтой байгаа гэхээр зэрэг автоном соёлтой байгаа байхгүй юу? Чи өөрийнхөөрөө, би өөрийнхөөрөө, чи өөрийнхөөрөө бүгд өөрийнхөөрөө. Тэгэхээр би өөрийнхөөрөө байна гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр зэрэг би чинийхаар шийдэгдэхгүй гэсэн үг байхгүй юу? Нэвтрүүлгийн цаг маань дууссан байна. Тэгээд микрофоноо унтрааж байгаа үргэлжлүүлж болно. Тэгээд яарсан үнэтэй цаг заваа зарцуулаад хэдийгээр ингээд инээ чанаагаа хэдүүлээ ярьж байсан маш чухал сэдв ялангуяа залуучууд бидний хувьд одоо бидний ирээдүй, бидний хүүхдүүдийн ирээдүй энэ бүхнээс хамаарна. Тэгээд нэвтрүүлгээ товчхон дүгнэе. Сонирхолтой нь феминизмын талаар бид нар юм нэгдсэн бөгөөд зөв ойлголт байдаг юм байна. Хүн болгоо өөрөөрийнхөө бодоод тэрний экстрем байдаг. Аюулсан бид нар бас анхаарах хэрэгтэй байна. Ойлголт мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна. Хоёр дахь нь болохоор гендер гэж ярихаар энэ чинь хүний эрх юм байна. Ганцхан эмэгтэй эрхтэй гэдэг асуудал ерөөсөө биш юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Гуравт нь шийдэл гэдээ бид нар маргалтчих шүү дээ. Боловсрал, чанартай боловсрал, хүмүүжил гэдэг зүйл байх юм байна. За та бүхэн дахиад маш их баярлалаа.